За сайн мэцэнэ сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд сүүлийн үед ер нь он гарсаар хамгийн вайрлсан тий. Queen of Tears-ийг ярих гад сууж байна. Тийм бид хоёр Singles Inferno-гоос хойш шинэ дугаар хийж амжааг байгаа. Тийм Singles Inferno-гоос хойш ер нь мөвингээс хойш хийж байгаа хамгийн анхны драмын подкаст баха тийм миний. Тэгээ мөвинг их чинь яг үнэндээ Singles Inferno-гоос өмнө бичсэн байсан. Тийм. Тэгэхээр ер нь бол он гараад анхны яг драмаа ярих гээд сууж байна. Тэгээд яг үнэндээ бол нөгөө бас яг хийх хэрэггүй байсан дээ. Яг зав цагны үед тэгээд үнэхээр баярлалчлаа. Тийм. Гэтэ яг бид хоёр энэ драмыг бол бас айгу удаан л түлхээсэн л тий. Амар удаалсан. Гол дүрийн хоёрын хамтрал анх цацагсан цагаас эхлүүлээл ер нь бол дараагийн Crash Landing юм болов. Тийм тэгээд дараагийн Crash Landing on юу гэхээс л би бол яг нөгөө яг хоёр жүжигчэндээ л байдсан л та. Тэгээд угаасаа санаж явах юм бол сонсогчдод Singles Inferno-с өмнөх бараг 2-3 дугаарын туршид Queen of Tears-ийг хүлээж ийн гэдэг айгүйх ярьсан. Тэгээд тийм байгаад байсан болохоор за тэгэж хүлээж галаа. За эхний дан сэтгэл ямар байна? Ямар байсан бэ? Эхний дан за энэ драмыг гэхдээ ярихад бас жоохон хэцүү. Ягаад гэх юм бол үцэн experience одоо үцэн туршлага бол гоё юмсан. Ягаад гэхээр би нөгөө нэг нөхөртөөгөө хамтдаа үтсэн байхгүй. Тэгээд бид хоёр ерөнхийдөө кино үзэхдээ хөвчлэн яг солонгос киноны хувьд гэх юм бол яг хамт зөндөл олон кино үзтгэлтэй. Яг солонгос киноны хувьд гэх юм бол нэг ангитай байсан гэсэн олон кино драм аль алинд нь жоохон mystery, cult, thriller тэгээд жоохон гэмт хэрэгтэй яг rom-com бол баг үздэггүй. Тэгээд бид хоёр хамгийн сүүлд үзсэн rom-com баг Crash Landing on You байсан. Тэгээд Crash Landing on You-аас хойш баг 4 жилийн дараа, баг 4-5 жилийн дараа үзэж байгаа анхны драм гэдэг утгаараа rom-com гэдэг утгаараа үтсэн юу тэр үтсэн цаг хугацаанд л харамсахааргүй гэх юм уу? Тэгээд кино сайн муугаас үл хамааран бид хамтаа rom-com үзэх нь амар хөвгөлтэй гоё байсан. Тэр талаас нь өгнөл бас нөгөө өрсөндөө ямар ч харамсахааргүй цаг хугацаа. Тэгээд яг солонгос киноны фэний хувьд гэх юм бол яг ихний 1-2 дугаар анги сэхлээл амар урам хугарч эхэлсэн гэх юм уу? Үнэ. За миний хувьд болохоор угаасаа аль дугаар дээр ярьж илаа да угаасаа Queen of Tears-ийг амар хүлээж ин. Гэхдээ зохиолч нь үнэхээр мяа зохиолч болохоор айгүйх эргэлдэж ин. Гэхдээ яг нөгөө гой жүжигчтэй болохоор чирээд гараад ирчих واخа. Тэгээ дээрэс нь за яг л ингэж л ярьсан бах. Тэрнээс цааш илүү яриаггүй байх. Тэгээд би болохоор энэ зохиолчийг яг юунд нь итгээд байсан бэ гэхээр одоо ингээ 3-4 маш тийм одоо зохиолчийн сүнсээ худалдсан гэх юм уу те. Айгу тийм сүнсгүй драмнууд сүнсгүй хэрнээ нэг юм хүний хүсэж байгаа нэг юм хэрэгцээн дээр тулгуурлаад хүсдэг мэдрэмжэн дээр тулгуурлаад нэг тийм арилжааны зохиол бичээд тэр нь ингээ хийх толцсон. Тэгээд 3-4 тийм амар мега хиттэй ингээд гарсны дараа нэг жоохон одоо сурсан байх ч гэдэм үү те. Тэгээд бас одоо арайч бас энэ карьерийнхэн 4-5 дахь одоо юм хэрвээ алдартай болох юм бол ингээд 4-5 дахь драм юм чи одоо арайч бас нэг гоё биччихвэлгүүдээ гэсэн нэг тийм зүгээр юм найдвар аваад. Яг тэгвэл Ким Жи Вон, Ким Сон Хён хоёр тоглох гэдэг нь шүү дээ. Тэгэж тийм амар ихтгэл байгаад исэн болохоор тэгээд үтсэн. Тэгсэн чинь яг үнэхээр яг 1-2 дугаар ангиасаа эхлээл дунд нь би нэг байсан. Тэгсэн чинь бүртээ үзчихээ. Хамт үзээгээд тэгээд тэгсээр агаад ингээд үзээ. За тэгээд киноны яг гол үйл явдал руу орохоос өмнө зүгээр сонсогчдод жоохон мэдээлэл хүчгээд найруулагч зохиолч яг зохиолч бол мэдээж ер нь бол солонгост аягүй алдартай зохиолч нэг. Тэгээ найруулагчийн хувьд ч гэсэн нөгөө Ким Хэвон би сая харсан жоо Винчензогийн найруулагч. Винчензо тэгээ сүүл Little Women үзсэн. Надад Little Women бас аягүй таалагдсан. Тэгээ саундтрак сүүлийн нөгөө нэг саундтрак 2-ыг номер 2 саундтрак номер 2-ыг бас найруулсан. Тэгээд Chronic Claw бас аягүй алдартай драмуудын нэг ер нь бол айгуу чадaltaй сайн найруулагч ажилласан. Тэгээд гэтээ яг ерөнхий найруулагч аах нь бүтээлүүдээс бол надад мэддэг юм байна. Тийм ерөнхий найруулагч. Нэгдүгээр найруулагч буюу тэр чиний сая ярьсан Ким Хёных нь юундаас бол айгуу мэддэг юм байсан. Гэтээ би яг үзэж байгаагүй. Гэтээ нөгөө нэг юу гэх одоо энэ зохиолчийнх нь одоо хийсэн шиг тийм нэг арилжааныг хийслүү бас нэг бүтээл хийгээд байсан. Тийм болохоор ерөнхийдөө бол тэр нэгдүгээр найруулагч
бол бас ингэ сайн нэгдүгээр нэрлэгчийн тэр бүтээлүүдээс би харчаад саундтрекийн 2 нь гарсныг тэгэд мэдсэн шүү дээ. Би саундтрекийн 2 гарсан гэж юу ч мэдээгүй надад ямар ч хэлбэр байгаагүй. Тэгээд зохиолчийн хувьд болохоор та хэд хэлээгүй гэж магадгүй. Энэ зохиолч болохоор карьерийнхаа ихэнх үед бол 2-3 одоо киноны зохиол бичсэн боловч тэр нь бол яг эдгээр шиг мега хит болоогүй. За хамгийн мега хит болсон нь My Husband Got a Family бол яг солонгост бол үнэхээр яг Акчаан төрөлтэй бол тухайн үед Акчаан. Тэгээ яг ганцхан одоо карьерийнхаа туршид ийм олон мега хиттэй ээж ганцхан л шагналтай тэр My Husband зохиолынхын шагнал. Тэсэр нэ араас нь ингээд 5 мега хит за нэг нь мега хит продюсерсыг мега хит хаашаа ингээд 5 хит кино гарсан ч гэсэн тэр 5 хитээс нэг ч удаа одоо шилдэг зохиолын шагнал хүртээгүй. Тэр зохиолууд бол өмнөдөө ингээд бүгдээрээ маш өндөр өртгөөр маш гоё жүжигчдэр томголцсон маш муу зохиолууд байсан болохоор одоо тэр гэж бид хоёр бол хэлэхээр байна. За энэ 5 хитт нь юу орох вэ гэхээр My Love from the Stars гэд Ким Сох Юны Жүнжихүнтэй тоглосон одоо 13 оны ихэр гарсан кино байгаа. Тэр бол яг энэ зохиолчийн хувьд болохоор яг одоо алдар нэрийнх нь ориг одоо эхлэлийг тавьж өгсөн. Ким Сох Юны хувьд ч гэсэн айгу алдар нэрийнх нь ориглыг одоо эхлэлийг тавьж өгсөн ийм одоо юу байгаа 13 юм биш үү 13 амх тийм 10 оны л хэрс. Тэгээд дараа нь продюсерсыг гаргасан. За дараа нь болохоор Legend of the Blues-ыг гаргасан. Тэгээд дараа нь болохоор Crash Landing on You гаргаад тэгээд одоо Queen of Tears-ыг гаргаж байгаа. Энэ 5 бол ингээд 5 л аягүй сайн явсан. Анзаарах юм бол энэ 5 киноны 3-т нь Ким Сох Юн гол дүрт нь 2-т нь Жүнжихүн гол дүрт нь тоглосон. Ер нь бол ингээд нэг ажилласан хүнтэйгээ байн одоо ажилчдаг ийм төрлийн хүн. За энэ чутгаараа Ким Сох Юн бол нэг ангиас бараг 800 саяас тэр бүм хооронд вооны үнэлгээтэй тоглолтог болвол яг үнэхээр одоо 2 хитт нь тоглолцсон болохоор одоо зохиолчоо бодоод гэх юм тий бараг тэгээд үнэлгээгээ бараг 3 дахин багасаад 300 сая вооны одоо үнэлгээгээр энэ кинонд одоо тоглосон байгаа анги бүрээсэн шүү. За нэг ийм зохиолч байгаа. Тэгээд бит хоёрын хувьд болохоор яг Queen of Tears-ийг бит хоёр нөгөө Instagram дээр бичсэн. Ташин дэлхийд болохоор бит хоёр нөгөө дугаар хийж амжихгүй байгаа ч гэсэн тухайн үед үзэж байгаа кино болгоно Instagram-да story дэж одоо сэтгэлээ хуваалцдаг. Тэгээд Instagram-ийн сторигоос хүмүүс ингээ харсан бол бит хоёр бол Queen of Tears-ийн талаас нэг тийм сайн амтай биш байгаа. Тэгээд тийм болохоор үнэхээр одоо энэ кинонд дурлаж үзсэн те өмөрөх сэтэлтэй байх юм бол энэ подкастыг сонсгойж болоо. Тэгээ эхлэхийн өмнө нөгөө нэг хэлэхэд болохоор зарим хүмүүс ингээд бит хоёрыг тийм мэрэгжлийн нэвтрүүлгээр ярьж байгаа юм шиг тэгээд альбиосны юмар ингээд цацж байгаа юм шиг жоох юм цензуртай хандахыг хүсэж илээ. Тэгээд бит хоёр ч гэсэн жоон цензуртай яа гэж бодож байгаа ч гэсэн яг ингээ хоёр найз тэ альбиосны бус сувгаар нэг тийм дагагчтай ч биш. Тэгээд ингээ ярьж байгаа болохоор ер нь бол чөлөөтэй байдлыг эрхэмлээд яриад байгаа. Тэгээд энэ удаа ч гэсэн бит хоёр бол яг одоо нэг тийм тэнцвэртэй ярих гэхээсээ илүүтэйгээр яг юу бодсноо яг яаж санагдсанаа тэрийг нэг тийм шүүлтүргүүгээр л ингээ хоёр найз ярьж байгаа юм шиг ярих гэж бодож байна. Тэгээд тэртээ тэргөө нөгөө нэг мэрэгжлийн хүмүүс гэх юм уу эсвэл ингээд хоорондоо гоё яриа явж байгаа болохоор бит хоёроос тийм мэрэгжлийн хүмүүс гэдэг юм уу юу гин жоохон яс зүйтэй гэх юм уу тийм юмнууд хүлээж ижсэн магадгүй тэгэх юм бол бит хоёр яг тэрийг бас өгч чадахгүй байх шүү. Тэрэн дээр бас уучлаарай гэж төрүүлээд хэлмээр байна. За зохиолч руу орохоос өмнө ерөн зүгээр хамгийн хүлээлгсэн зүйл нь хоёулаа зохиолч нэг дуртай биш юм чи хамгийн хүлээлсэн зүйл нь хоёр жүжигчдээс л болж ирсэн шүү дээ. Тэгэхээр жүжигчдийн талаар ярив тий. Ким Жи Воны ер нь бол нөгөө хамгийн одоо миний бодлоор энэ драма хүсэжсэн зүйл нь Ким Жи Вон яг хөдлөшгүйгээр A-list руу ороосоо гэж аягүй хүссэн. Сая яжин шиг ч юм уу те. Жишээлбэл 3-4 жил одоо драм тоглохгүй эсвэл драм хөтлөхгүйсэн ч гэсэнтэйгээр одоо тухайн байр сууриас хөдлөхгүйгээр одоо үнэн хөдлөхгүйгээр тийм хэмжээний үн цэнтэй одоо жүжигч болоосоо гэж хүсэжсэн. Яад гэвэл Ким Жи Вон хангалттай авяас одоо хангалттай чадварлаг энэ салбарт байгаа нөгөө дээрэс нь нөгөө дуртай жүжигчин юм уу хайртай жүжигчин гэдэг утгаараа хангалттай удцсан бас. Хангалттай удцсан жүжигчин болохоор одоо өөрийнхөө хүртэх ёстойг хүртэж эхлэсэ гэж аягүй хүссэн. Тэр нь биелсэнд бол ер нь бол айгүй баяртай байгаа. Жишээлбэл одоо нөгөө нэг Хан Сохигийн скандалаас босноо Queen of Tears-ийн амжилтаас босноо одоо Солонгос аймгийн алдартай сүүжүүний төвчээр авчлаа шүү дээ тий. Гэх мэтчлэн ер нь бол хүртэхстэйгээ хүртэж эхэлж байгаа. Энэ зүйлийг хүртэж эхлэх одоо бас дараагийн драм сонголт тий
драм, сурчлагын сонголтын тэргээд аюул олон зүйл дээр энэ нэр хүнд бол амар нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Тэр нөгөө нэг уран бүтээлч байгаа хувьд хүссэн уран бүтээлтэй ажиллах, тэг хүссэн үнэ хэлэх ч юм уу те. За өссөн үнэ хэлдэг юм а гэхэд бол одоо үнэлгээ өсөх гэх мэтчлэн айгүй одоо жүжигчнийг нилээ хийдэж чад ингээд дэшин шигдээд өгч байгаа байхгүй юу. Тэгээд Ким Жи Вон яг энэ зүйлийг хүртэх айгүй эрэгтэй жүжигчин цаг нь 20 дугаар болцсон. Тийм учраас Ким Жи Воноос яг тэр зүйлийг хүлээгээд төсөж исэн. Тэгээд тэрийгээ бол яг Queen of Tears-ээр хангалттай өөрийн болгож чадсан гэдэгт нь бол их баяртай байгаа. Энэ зохиолч ерөнхийдөө урлаг хийж чаддгүй ч гэсэн энэ entertainment гэдэг урлаг хийж чаддгүй урлаг хийж чадчих ч гэсэн entertainment гэдэг тэндээс нь хамтарч ажилласан жүжигчний хангалттай үн цэн авч чаддаг. Яг энэ жүжигчний одоо Ким Сохёны хувьд ийм сайн жүжигчин 3 ийм траш зохиолт одоо зохиол дээр ажилладаг гэдэг бол яг үндэ бол бас хайрам. Одоо яг насны бүксэн. Яг нөгөө нэг 40 50-таа ингээд гоё кинон тоглохыг бол мэдээж хэрэг үүсэхгүй. Гэхдээ ингээд 20 насны амар эдтэй үедээ тийм урлаг Ким Сохёны одоо драма карьерт урлаг бол 20 наснд байсангүй шүү дээ тий. Дандаа арилжааны 3 кино явчлаа. За яг It's okay not to be okay бас харьцангуй гайгүй урлаг байсан. Тэр нь болохоор энэ зохиолчийн угаасаа кино биш. Тэгээд яг тэгтээ Ким Сохё энүүгээр л A-list руу орж чадсан гэх юм уу те энэ зохиолчийн ачаар ер нь бол яг нөгөө юм жүжигчдтэй айгүй ээлтэй чаддаг. Тийм сүүлд Ким Сохёны дараа энэний өмнөх драм жишээлбэл One Hour to Noon-д яг хүмүүс айгүй сайн болсон гэж сонссон ч гэсэн яг үндэ үзээгүй. Ер нь үзээгүй. Цөөхөн гэх юм уу. Одоо зохиолчийн хамгийн сайн чаддаг зүйл бол тухайн драм үздэггүй хүмүүст сонирхдаггүй одоо мас байгаа шүү дээ. Жишээлбэл манай нөхөр шиг ч юм уу. Жишээлбэл манай нөхөр бүр үнэхээр ромком үздэггүй хэрнээ энэ зохиолчийн 20 драмыг үзчихэж байгаа жишээний 90 дорны бүх хүн үзэж байгаа 90 дорны бүх энэ драмны тухай ярьж байна тий. Жишээлбэл Ким Жи Воны өмсөн хувцсны тухай ч юм уу. Энэ талаар ярьж байгаа гэдэг нь өөрөө одоо драмыг айгүй том масс хүргэж чаддаг зохиолч. Тэр бажет, тэр төсөв, тэр зүйлийг ингээ бүрдүүлж чаддаг одоо эрх мэдэлтэй, хүч чадалтай хүн гэх юм уу? Надад тийг санагдсан. Тэр хүч чадлыг нь би угаасаа үгүйсгэж чадахгүй. Зүгээр хав нөгөө нэг урлаг хүсэж хахад одоо ийм хямдхан entertainment өгöd тахаар бид хоёрын хүссэн зүйл бас жоохон яг үндэ бид хоёрын бас хүслийг үзэхээс авахгүй л дээ. Зүгээр яг бид хоёр хувь хүний үзэгчдийн зүгээс дээрээс нь гоё хамтралыг тийм гоё хамтрал энэ хоёроос агүй сайн зүйл гарахыг мэдчихсэн болохоор яг эндээс уран бүтээл хүсэжсэн нь бид хоёрын хүсэл. Гэтэ ер нь бол одоо масс хүргэх үнцэн одоо массын хүсэх зүйл дээрээс нь одоо үзэгчдийн үзэлтийн хувь мөв ч юм уу те тэр өндөр байхын тулд иймэрхүү вайрал байхаа одоо иймэрхүү зохиол байхаас аргагүй маа гэж хэлчих гэхээр бас үнэхээр л муу зохиол байсан. Траш зохиол юм жоохон ирүүлэх гэд хичээгээд байсан чинь гэтэл ер нь бол айгуу залхуу зохиол байсан. Ерөнхийдөө хамгийн тавчхандаа хэлэхэд айгуу зохиолгүй байсан. Сүүлийн үед ер нь бол би нөгөө үзэж байгаа бүх кинонуудад айгуу тийм одоо сэтгэл хангалуун бус байгаа. Тэгээ тэрийг болохоор бүртээ бүх талыг нь ирүүлэх гэж айгуу хичээж байгаа. Одоо ботгоод 1-2 дугаар анги бол айгуу дайжгүй байсан надад. Ботсон чинь нэг суур тавьж байгаа болохоор тийм суур үйл явдал те. Окей, Ким Жи Воны дүр одоо хээний дүр хийм бэ? Нөгөө нэг Пекиногийн дүр хийм бэ гэдэг нөгөө дүрээ танилцуулсан нөхцөл байдал ертөнцөө бид нэр танилцуулсан. Тэр 1-2 дугаар анги бол надад ер нь айгуу дайжгүй байсан. Тэгээ нөгөө Ким Хёсон Ким Сохёны жүжиглэл бас айгуу хөрхмөсөн. Нөгөө нэг яар cute байдал харуулж маруулдаг ч юм уу те. Тэгээд угаасаа бид нэр Ким Жи Воны Poker Face угаасаа дуртай. Ким Жи Воны Poker Face яг тэр киноны одоо тэр Чабиол гэр бүлийн одоо яг өв залгамжлагч тэр эмэгтэй тэр хүчтэй эрх мэдэлтэй юунд бол шууд ингээд уусаж орж ирж байсан. Иннээс өмнөх нөгөө нэг My Demon дээр хний би нөгөө нэр марч. Ким Яжун. Ким Яжун яг ер нь бол энэ хоёрын дүр чинь ерөнхийдөө жоо төстэй дүр гэхээсээ илүүтэйгээр одоо нөхцөл байдлын хувьд төстэй. Гэхдээ нөгөө нэг бядна өрөхгүйсэн шүү дээ. Тийм чамд хэлээд байсан. Бядна ерөөсөө тэр юунд хүрэхгүй байсан байхгүй My Demon дээр. Тэгсэн чинь харизм дутаад байсан. Тэгсэн чинь яг Ким Жи Воны хувьд бол яг тэр бяд бол хангалттай байсан. Шууд аураа нь ингээд ямар ч гой хувц өмсөхгүй байсан чинь нэг тэр аураа нь ингээд хүчтэй аураа чинь хувцсанаа биш барьж байгаа үнтэй цүнхэндээ биш те нүүр будалтандаа биш тэр хүний нэг харизм тэр хүний нэг бяр гэж юм байгаа байхгүй юу? Харин тийм. Тэгээс ялангуяа бас нас айгүй нөлөөлж байгаа. Одоо Ким Яжун My Demon дээр тоглож байхад бол зүгээр л үхтлээ гойцсон нэг залуухан одоо нөгөө годгосон охин гэдэг шиг тэр захирал гэдэгт ерөөсөө итгэхгүй байгаа даахгүй гол үзэгчийн зүгээс
итгэхгүй болохоор нөө цааш үйл явдалтай хөдлөгдөөд тэр ертөнцид ороход аюу хүндрэлтэй юм уу? Харин тийм. Жион бол тэгээ дээрэс нь Жион угаасаа покер фейсээр амар алдартай одоо анх 13 онд хейрс гарч байхад тий ингээ покер фейс нь амар зөгтөг. Тэгээд хамгийн гол нь Жионд ерөөсөө ийм покер фейс зөгтөг байхад нэг ч юм босс эмэгтэй дүр ерөөсөө байгаагүй. Тэгээд миний хамгийн олзуурчсэн юм нь болохоор Жионд эхнэрийн дүр байгаагүй, боссын дүр байгаагүй. Энэ хоёуланг нь авчирсан. Тэгээд хоёулаа яг нэг юм зохиом дээр ирсэн юм шиг надад аягүй санагцсан. Яг нөгөө бусад дөрүүд нь ч гэсэн гоё одоо Fight or My Way дээр бол ингээд үнэхээр яг лүүсер охин мохгүй юу. Гэтэ яг энэ дээр бол үнэхээр зөгсөн. Одоо үнэхээр би бас нэг Жионыг юм фэнси дүр харахыг аягүй хүсдэг байсан. Одоо Херстер бол ялч жоох охин байсан болохоор тий 10 жилийн хүүхдийн дүр байсан болохоор тий нэг юм ээжээс мөнгө авдаг зүгээр нэг юм юу ч чаддгүй нэг юм их зантай охин байсан бол одоо энэ дэр чи амар юм чаддаг нэг Iron Man байгаа байхгүй тий. Тэгээд яг тэр бол үнэхээр таалагдсан. Жионыг үнэхээр хүртэх ёстойгоо хүртэж агаад тэгээ энэ бол одоо энэ нөхцөл бүрдэж байгаад бол үнэхээр их баяртай. Угаасаа сая айгуу том нөгөө нэг орон сууц худалдаж авсан шүү дээ. Айгуу үнэтэй апартмент худалдаж авсан. Тэгээ айгуу гоё аа. За 1 2 дугаар анги бол ер нь бол айгуу суур нь бол надад таалагдчих эхэлсэн. Тэгээд бас айгуу үзүүштэй сонирхолтой юм үзэж эхлэхнүүдээ гэж бас айгуу найдлага тавьсан юм байна. Тэрнээс уруудаад эхэлсэн юм байна. Тэр 1 2 дугаар ангийн суурнаас болоод бас нөгөө нэг хүлээл одоо хүлээлт жоохон өндөрсөн гэх юм уу. Тэгээд 3 4 дугаар анги болоод яг нөгөө уламжлалт юу руугаа ороод эхлэнгууд одоо өвчтэй энэ мэдчлээ өвчтэйг дараагийн хийх алхмууд юу байх юм ахав гэдэг ингээд тэгэл явсан чинь ингээд анги ахих тусам ер нь бол үйл явдал миний бодлоор нэг үсрээл 8 дугаар анги дээр дууссан. Одоо тэр зохиолчийн бүтээсэн ертөнцдөх одоо шинээр бичсэн зүйлс гэх юм уу. Тэр бүх зүйл нь ерөөхдөө нэг 8 дугаар анги тавьцаа тэр чигтээ дууссан. Гэтэ яг үнэ Crash Landing on You энэ ч гэсэн тийм шүү. Энэ зохиолчийн яг бярн ингээл нэг яг үнэ 8 дугаар анги дээр дууссан 5 ер нь л нэг 3 5 6-аас эхлээл ингээл саарад хэлдэг те ингээл бичхэмгүй болоод шид юм уу. Тэнгүүтээ яг ингээд нэг юм солонгос киног нэг батараанд нь амжилтанд хүрэгдэг нэг хитэн төрөхгүйд байгаа шүү дээ те. Тэднүүсийг ингээл араарс нь бөмбөгдөө авчдаг. Жохон нэг юм дүрийн нөхцөл байдлын солиолт яг үндсэн зарчим олол адилхан. Тэгээд одоо боцсон чинь надад тэр хоёрын нөгөө нэг салдаг шалтгаан одоо жишээлбэл би кино ихний 1 2 3 4 анги дээр ч юм уу бүр ингээд салахыг хүсээд одоо жишээлбэл хүн хажуучин байгаа бүр хамгийн үзэн ядмар хүн чинь өвхөө өвчин туслаад 3 сар үлдлээ гэхэд ч гэсэндээ яг ромком гэдэг юм бид нар ойлгож чинь бүр ингээд амар бод драм бид нар хийж кино ийм ромком усгүй гэхдээ хүн чанарын хувьд ёс зүйн хувьд тэр үнийг бүр ингээд үххийг хүсэх хэмжээний тэр хоёрын хооронд үнэхээр зөрчил өрнсөн юм уу гэд ингээд араас нь харах тусам үгүй тий. Зүгээр л үл ойлголцол зүгээр л хосоод юмуд байдаг зүйл. Гэтэ тэр үнэхээр тийм юм байсан бол эхний 1 2 дугаар 3 4 дугаар анги дээрээ бүр тэгж юмыг амар экстра харуулах шаардлага байсан юм уу. Тэгэхээр бас ингээд сүүлд би киногийн тэр нэг ингээд амар хайртай яг уу ингээд гоё л доо тэр хоёрын chemistry бол үнээр ярих юмгүй гоё байсан юм байна. Жүжиглэлтэн гоё байсан. Гэхдээ нөгөө нэг энэ дээр яг одоо my drama list дээр комментуудыг тий одоо 90 комментуудын тэрийг уншихаар хүмүүс яг үнэндээ зохиол юм уу жүжигчдийн муу хоёрыг ерөөсөө ялахгүй байгаа. Жүжигчдийн одоо тэр нөгөө нэг юм чадварыг нь үнэлж байгаагаа кинон гоё гэж ойлгоод байдаг. Зохиол нь ч юм уу. Тийм. Тэгвэл үндсэн зохиол нь яагаад тэрийг ингээд жүжигчт нь сайнараа далдлаад байгаа гэдгийг ерөөсөө хүмүүс яг ингэж ялгаж салгаж ойлгохгүй байгаа юм шиг санагдсан. Энэ кино бол тэр чигээрээ зохиолчийн үнэхээр мяг нь хоёр жүжигчин цээжээрээ ингээ хамгаалаад ингээд мэддэхгүй одоо нэг юм өнгөн хэсэг дээр мэддэхгүй болгоод байгаа байхгүй юу? Тийм тэгээд бид хоёр бас анх энэ драмыг яагаад аягүй тийм хүлээж аваа хүлээлтийн тухай ярьж байхдаа өмнөх дугаарууд дээр ярьжсэн нөгөө гэрсэн асуудын дур тий. Нөгөө нэг агуудаа бид нар эхнэр нөхрөөр нь харах гэж юм тий. Нэг happy ending-ийн дараа тий. Бүх ер нь бол драмууд ингээд аз жаргалтай ингээд 16 дугаар ангийн төгсгөл бол хормоо хийж аваад төгсдөг тий. Хормоо аяг аз жаргалтай хийж аваад төгсдөг. Ромкомод хамгийн дийлэнхтэй. Тэгвэл энэ драмын эхлэл нь болохоор яг хормоо хийсэн хоёр салах шийдвэр гаргаж байгаа эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэрнийг ингээд нөгөө нэг ардаас нь ингээд урагшаага явдаг ч юм уу тийм ингээд тийм зөв тогтол нэрээ өөр. Тэгэхээр бид нар жишээлбэл энэ дунд өргөнж байгаа хайр сэтгэлийн зөрчил энэ хоёрын хооронд болж байгаа зүйлс энэ болгоно нэг тийм хангалттай
нөгөө хурмаа хийсэн хосуудын дундх зурчил тэр нөгөө би биенийхээ өмнө өгсөн ч хариуцлагын дээ ингээл би түрүүн яриад идэв шүү дээ. Би яасан чиний өмнө яасан чиний талд байна хоёлаа нэг займаа гэл ингээл тэр өмнөд нь ингээд яг 1 2 3 4 дугаар анги дээр тэр гаргаж байгаа тэр муухай үйлчлүүлээс нь болоод нэг тийм худлаа юм шиг санагдаад байгаа. Дээрээс нь тийм хин хинэнд гэрсэн хосуудын харизм гэхээс илүүтэй гэрсэн хосуудын хайр дурлал, гэрсэн хосуудын харилцаа ерөөсөө биш юм шиг тийм. Тэр одоо нөгөө юу ачаад нэг өрөөндөө орё ч гэдэг юм уу тэгснээ ингээд яг үндэ 3 жил танилцсан гэх юм уу та тий. Одоо эхний ялангуяа яажсэн эхний ангиуд дээр ёбо гэдэг чинь хийнаа ёбо гэд энэ чинь амар юу үг штэ тий. Тэнгүүд ингээд сүүл рүүгээ ёбоо нь бүр ингээд байхгүй болоод нөгөө юм шинхэ асууч юм шиг болоо. Тийм ерөөсөө нөгөө одоо энэ хоёрын хайр сэтгэлийг дахиж одоо тэр одоо айл санамж алтгаас өмнөх үед угаас тэр хоёр ингээд дахиж шинээр биенээ дурлаж байгаа шүү дээ. Мэдээж гэрсэн хосоодын хооронд зөрчил үүснэ, маргалдан, салах шийдвэр гаргана. Тэрний дараа хайр сэтгэл дахиж цэцгэлдэг те. Одоо хүний амьдрал угаасаа тийм зүйл тохиолддог. Гэхдээ энэ нь одоо дөнгөж цоо шинээр танилцж байгаа хосууд шиг хийж байдгүй л байхгүй те. Дээж хэрэг. Би бинийг л цоо шинээр нөгөө хийн тэр нэг ангийн талбай малбай чи анги хэдгээр ангилаад энэ 3 4 дугаар ангиас эхлээл нөгөө нэг хиний хиногийн биемийг харсаа гэж шүүс мэсээ гойжвол надад тэрнэр бүр ингээд амар крин санагцсан бүр дахиж шинээр тэр дурлж байгаа үйл явцыг ингээд хоёр хосын хооронд угаасаа ингээд ханилга үедээ ингээд асуудал үүссэн тий тэр асуудлаасаа үүдээ за энэ асуудлыг даван тулахаас илүүтэйгээр зүгээр ингээд хаяа цуцсан дээр юм байна гэдэг шийдвэр гаргацсан хоёрын хооронд дахиж хайр сэтгэл хайр цэлийн үйл явц шинээр үүсэж байгааг яаж тэгэж нэг тийм амар ядмагхан дөлмөг гаргаж байгаад нь би бүр ингээм амар урам угарсан гэх юм уу. Тэрэн дээр ингээд яг хуу тэрэн дээр нюанс гаргахад гэтээ хүний зохиолч хүний ч юм уу ер нь бол зохиолч юм л да айгуу ухаан ихтэй. Ухаан мэдрэмж хэрэгтэй тэр чинь аль хэзээ бид хоёр биендээ дуурлаад тий дурлсан дурлалтаа шатсан дурлалаасаа болоод гэрлэг шийдвэр гаргаад гэрлэг шийдвэрийнхаа дараа аюу олон амьдралын цаад бэрхшээлийг даван туулаад тий тэрнээсээ болоо бүр ингээ амьдрал харилцаандаа буугаад өгцөн хоёр хүн баг штэ тий тэрнээс дахиж эргүүлээд шинэ хайр дурлал гэхээс илүүтэйгээр харилцаагаа шинээр сэргээж байгаа хоёрыг зүгээр тэр зохиолыг бичгтээ зүгээр цааш нэр хэлсэн хоёр шиг ингэ бичиж байгаа. Тэгэхээр бүр ингээ амар тэнийг би бүр яаж сони юм бэ гэд. Тэгэл яг тэр шигээрээ бүгд иргэн зүтгүүлсээр хагаад дууссан. Зүр нөгөө нэг юм илжгийг чалуулж байгаа юм байдаг шиг. Яг тийм. Бүр яг ингээд одоо сүүлд германд очиод нэг өрөөнд унтаж болох уу гэдэг асуулт байна тий. Тэнгүүтээ тэр гимцний дараах үеуд за тэгээд ядчаал 3-аас ёбо гэдэг үг амар амархан амнаас нь гардаг болсон байх хэрэгтэй байхгүй тэр үед чинь. Тэнгүүд ингээд 7 8 дугаар анги дээр ёбо гэдэг үг ингээд шууд л гарч явах хэрэгтэй. Тэгээд нэг тийм одоо тэр хүний хөтлөх энэ төр дээр чинь шинээр догдлох гэхээс илүү одоо нэг юм бие биеийг харж шүүрс алдхаас илүү нэг юм тасаж дуурлах процесс дээр нь илүү явах хэрэгтэй шүү дээ. Одоо ингээд үйл хөдлөлийн нэрээ нь чинь надад ямар сэтгэлтэй юм бэ гэдэг нэг юм смут хайр явах хэрэгтэй. Тэгсэн чинь яг чиний л нэг цоо шинэ хос шинээр ингээ яаж байгаа юм шиг бүр би бинийгаа ингээ огцохгүй гар марыг хөтлж үзээгүй те нэг оронд бүр ингээ хамт бүр ингээ унтаж үзээгүй хүмүүс шиг ингээ болгоо хийцээ. Зохиолч бол үнэхээр мэдрэмжгүй тэрэн дээр ингээ байсан. Би одоо зохиолчийг одоо гэрэлж байгаагүй болов уу гэж утсан шүү дээ. Магадгүй тэр хүн би одоо гэрлэг байж шүү дээ. Ойлгоод байгаа байхгүй юу? Тэр бас хэцүү байхгүй. Тийм чинь жоохон гэрлээгүй хүний хүртэл ойлгож байгаа зүйлийг тэр хүн яагаад тэгж бичснийг бас аягүй гайхмаа. Тэгэхээр ялангуяа надад гэрсэн хүний хувьд хизээч тийм байх боломжгүй надад санагдаж. Уусаа хизээч тийм байх боломжгүй. Тэгэхээр би улам тэр одоо зохиолчийн бичиж байгаа ертөнцөөс улам ингээд гараад байгаа байхгүй. Гадна талтан гараад байгаа байхгүй юу? Яг тухайн процесс тэр хоёрын хоорондын chemistry тий тэр хоёрын хоорондын жүжиглэлт бол үнэхээр гоё тий ингээд бүр ингээд гэхдээ ингээд хүний догтлуулж исэн. Догтлуулна. Гэтэ би бас нийтгийж хатар догтлосоо бас гоё. Гэтэ тэр хоёрын хоорондын харилцаа бол үнэхээр гоё. Гэтэ догтлосоо гэвэл бас үгүй. Яагаад догтлоогүй вэ гэхээр тэр надад жинхэнэ санагдаг байхгүй юу? Тэгээ тийм жинхэнэ санагдаагүй юм. Жинхэнэ санагдаагүй болохоор жинхэнэ гэдэг нь одоо бүр яг жинхэнэ амьдрал дээр тэр сэтгэлүүдийг ярих гайгүй шүү дээ. Тийм. Бид хоёр ерөөсөө энэ логиктэй мэдрэмжтэй гэдэг юмыг жинхэнэ амьдрал юм ерөөсөө гэсэн үг хоёр ингээд угаасаа 20 жил К-драм үзсэн. Ингээд энэ салбараас юу одоо хүлээж юу харах амар сайн мэднэ. Гол нь зүгээр одоо яг бүртээд ингээд ярьж ирсэн. Гол нь зохиол гэдэг бол эхлээд
тэр ертөнцөө ингээд үүсгэх хэрэгтэй тий. Одоо яг та нар яг ийм ертөнцид ийм дүрмтэй одоо ийм талбарын имийг үйл явдлыг үзэх гэж байна гэх. Тэр талбар дотроо амар сайн тэр талбар дотор бүтээсэн дүрмээ маш сайн барьж иж тэр одоо логиктой болж байгаа гэсэн. Түүнээс бол одоо ингээд одоо sci-fi-аас ингээд бид нэр ингээд нэг тийм амьдралтай юм нэхгүй шүү дээ тий. Ромкомоос ч гэсэн бид нэр ингээд хит юм драмалог ч юм уу тий. Энэ бас тэгтээ ромком бас биш шүү дээ. Шууд драма гэдэг югаар авсан шүү дээ бас. Тэгээд комбис байна. Хамгийн эхлээд драма нэгдэх юм. Нэгдэх одоо категори. Тэгээд эхлээд драмагаар явсан хэрнээ ингээд амар олон төрөвгүүд хольцол орж гараал тий. Амар замбраагүй. Тэгээ нөгөө нэг тэшил би сая харсан чи My Drama List дээр харсан чи comedy romance life drama гинэ. Сүүлийн live drama гэнэ бол тэр чигт хассан бол арай дээр харин чи. Гэтэ одоо нөгөө comedy romance тэр хэсгүүд нь бас тийш нэг гоё гулсаж орж ирсэн үгүй бол бас үгүй. Comedy хийж орж ирсэн амар тийм. Яг мань зохиолч яг нөгөө өмнө нь байсан одоо өмнө нь биччихсэн амжилттай болсон хэсгүүдийг тэр чигт copy paste хийгээд ингээ энэ тэнд нийлүүлээ нөгөө өхрийн бөөр одоо энэ тэнд мах нийлүүлдэг шиг нийлүүлээд Франкштейн шиг бүтээсэн. Харин тийм. Яг зохиолч бол ерөөсөө тэр одоо хангалттай хөвшүүн шүү дээ бас. Хөвшүүн гэдэг нь яг нөгөө өндөр настай гэж байгаа юм биш. Одоо нөгөө яг ийм хэмжээний зохиол бичгэд бол хангалттай одоо туршлагатай одоо амьдралын туршлагатай болцсон байх ёстой хүн. Гэхдээ үнэхээр энэ амьдралыг огт мэдэхгүй юм шиг нийглийн тэгжэл бичсэн хүн бэ лээ. Ким Сохины хувьд болохоор Ким Сохины дүр бас л өөрийнхөө жүжиглэлээр одоо тэр дүрийнхаа муу талуудыг ч юм уу нэг юм дөрөв тал хийсэн юм сул бичигдэж чадаагүй одоо дутуу бичигдсэн хэсгүүдийг нууж чадсан. Гэхдээ дүр нас үнэхээр бас ерөөсөө нэг тийм байж боломгүй гэх юм уу. Тийм ерөөсөө авцалтаагүй ингээд хажууд нь Ким Жи-воны дүр хамаагүй сайн. Хээний дүрийг лайнараа л явсан байхгүй бас чи. Хээнийг ингээд нөх хийж байгаа үйлдэл ингээ ойлгоод хүлээмжшөөрөөд хийний өмнөөс өөрийгөө тавих мөчүүд бас байсан. Гэтэл Ким Сохины дүр хизээч тийм байгаагүй. Бүр ингээд Ким Сохины дүр бас нөгөө өхрийн элэг бүр нийлүүлсэн юм шиг бас ингээд өмнөх драмадаас нөгөө нийлүүлээ хайцсан яг тийм дүр байсан. Тэрний оронд бол Ким Жи-воны хүн хийний дүр бол бас харьцангуй сайн бичигдсэн дүр. Хүн хийний дүр болохоор надаа ерөөсөө нэг одоо хүнчний нэг лайн дээр байгаа. Яг тэр лайнаараа явах хэрэгтэй шүү дээ тий. Яг нөгөө тэр лайнаараа явах хэрэгтэй зэн өсөж хөгжих хэрэгтэй. Одоо нөгөө нэг дөрүүд бол угаасаа эхний ангиас эхлээд 16 дугаар анги дээр ирэхэд өсөж хөгжсөн байна. Гэхдээ тэр өсөж хөгжих нь яг өөрийнх нь тэр нэг хүний мөн чанар гэдэг юмтай нэг нийцэж хөгжиж явах хэрэгтэй. Ким Сохины дүр болохоор одоо ингээ харангууд 2-3 хүний дүрийг нийлүүлсэн юм шиг одоо юутай зан авирууд нөгөө гарч байгаа шийдвэрүүд те бүгд нэг юм 2-3 хүний нийлбэр шиг одоо санагдсан. Тэгээ нөгөө нэг хосын дуун дээр чинь эмэгтэй өндөр өнгө аваад эрэгтэй нөгөө доод өнгө авдаг шүү дээ. Тэгэхгүйгээр эрэгтэй эмэгтэй хосын дууг ингээд нэг хүн болгочоор ингээд нэг гэж явсан. Гэдэг ингээд тэр хооронд нэг юм амар муухай сонсогдсон шүү дээ. Яг тэр шиг Ким Сохины дүр болохоор нэг амар өндөр өнгөн дээр явснаа гинт ингээд доошлол. Тэр хооронд ерөөсөө юм одоо холбоос байхгүй. Тэрийг бол яг ингээд нэг Ким Сохин нэг уйлалтаараа ч юм уу жүжиглэлтээр л авч гараад байгаа болохоос ш. Одоо жишээ нь болохоор янз бүрийн юмд нэг тийм зоримог хүн бол биш. Тэ зоримогч гэдэг юм уу? Яг тийм хүн биш байна. Нөгөө нэг айл гэрийг толгойлдог өрхийн төр бүхээр бас үгүй. Тийм. Тэнгүүт ингээл гинт нөгөөдг нь ингээд орж гарснаа гинт байхгүй болол тэ. Тийм ерөнхийдөө бол яг тиймэрхүү юмнууд бол айгүйх анзаарчихсан. За Ким Сохин дээр ярихад болохоор үзэж байхад бол би ерөнхийдөө бол 7 дугаар ангиас эхлээд энэ кино хайцсан байж байгаа. 12 дугаар ангиас эхлээд нөхөж эргэж орж ирж үзсэн. 7 дугаар ангиас эхлээд за одоо энэ кино бол угаасаа ингээд фейл болчлоо. Одоо энэ киноноос хүлээх юм бол алга. Одоо эндээс бол фейл гэдэг нь одоо үзэгчдийн хувийн фейл биш шүү. Урлагийн хувьд фейл. Тий, урлаг талаас үнэхээр фейл болох нь бол тодорхой юм байна гэж одоо 7 дугаар ангиас хайцсан байжснаа нөгөө за нэгт найзууд үнэхээр амар үзчихсэн. Хоёрт болохоор Ким Сохины жүжиглэлтийг алдмааргүй санагдсан. Үнэхээр сайн жүжиглэжсэн болохоор тэгээ яг тэрнийг одоо ингэж Ким Сохины жүжиглэлтийг аягүй сайн харж тэр жүжиглэлтээс нь кайф авахыг хүсээд ерөнхийдөө 11 2 дугаар ангиас эргэж орж ирсэн. Тэнгүүд тухайн үедээ үзэж байхад бол үнэхээр гоё байсан. Тэгээ одоо ингээ 16 дугаар анги дуусны дараа би сайн нөгөө нар сарны төвлөлтийн нэг сүүлийн 3 ангийг
үзсэн гэдэг ижсэн шүү дээ. Тэгээ ер нь ингээд Ким Сохины өмнөх одоо YouTube-ийн та нарын ч гэсэн гэж байгаа одоо Queen of Tears үзчихэд одоо юуны TikTok, YouTube, Instagram Reels энэ чинь одоо Ким Сохиноор дүүрж байгаа. Тэгээд өмнөх одоо ингээ кинонуудыг хараад тахаар ч гэсэн Ким Сохи уйлахтай амар сайн юм байна. Одоо үнэхээр уйлахтай, үнэхээр сайн. Тэрийг бол одоо ингээд карьерийн туршид 6-7 киноны 6-8 киноны туршид төрөл бүрээр харуулсан. Одоо гомдж уйлах, тунж уйлах, шаналж уйлах, хаягдж уйлах, хайж уйлах бүгдийг нь ингээ харуулсан. Тэнгүүд ер нь айгүй нулимс ойрхонтой, айгүй хуйлж учраа олдог жүжигчин юм байна. Тэр нь одоо муу гэсэн үг биш. Гэхдээ ирээдүйд болохоор одоо Ким Сохины хувьд дараагийн шатанд бас гарах болчихжээ. Хитрхи их одоо нэг эмоцо дандаа уйлалтаар гаргаад байхаар одоо Гонью энтер чинь бол бүр нөгөө уйлдаггүйгээр тоглодог төрлөө юм шүү дээ тий. Тэгээ ядчихад ингээд уйл толгоно өөрөө амар чадвартай жүжигчин болохоор уйл толгоно ялгаатай харуулж чаддаг. Үнэхээр тэр нь бол үнэхээр чадвартай. Нар саны твэрлт энэ төр нэг хааны дүрд ингээд багасаа үе залгамжлагч болсон хааны дүрд ингээд тоглож ийж юм бол арилгаалуулад иддэг, уйлаалуулад иддэг. Тэгсэн аюу сайн хамаадаг. Тэгээ уйлалтаар айгүй их занималтдаг жүжигч юм байна гэдэг нь би бас айгүй анзаарсан. Тэгэд ер нь бол Ким Сохиноос бол дараагийн 10 жил нэг тиймэрхүү юм бол хүлээж байгаа. Хөөч одоо зураг авалт одоо шилбэл production design setup интергээд одоо бусад бүх юм дээр одоо ярих юм байхгүй. Байхгүй. Компьютер графикууд үнэхээр сайн байсан. Ким Жоны одоо нөгөө нэг одоо мартж байгаа хэсгүүд идэг шүү дээ. Тэр мартж байгаа хэсгүүдийн шилжилтүүд амар гоё байсан. Үзэсгэлэнтэй байсан. Тэгээд ер нь бол юу Crash Landing on You бүр хамаагүй давсан үзэсгэлэнтэй. Одоо тэр гоо яг тэр гоо үзэсгэлэнгийн талаар ярихад бол үнэхээр гоё байсан. Өнгө бас гоё тавьсан. Өнгийн аягүй гоё тавьсан мэлээ. Энэ киноны өнгийг аягүй гоё тавьсан санагдсан. Ким Жоны хувцсыг бас аягүй гоё сонгосон мэлээ. За тэгээд ер нь бол яг үйл явдлын хувьд бол тэр чигээрээ бол одоо дүрээсээ гадна үйл явдал нь тэр чигээр өхрийн бүр шиг байсан. Ерөөсөө за би өнөөдөр яг нэг оба дээр статси обагийн Instagram дээр за хоёлаа харъя заяа. За ингээд энэ кинон дээр шүү дээ тий. Яг how to make a successful drama гэж байгаа байхгүй юу? За тэгэнгүүтээ шүү дээ энд ингэж байгаа. За гол дүр нь болохоор амар өвднөө. За хоёр дахь нь болохоор салнаа. Саллтын шийдвэр гарганаа. За ингээд гурав дахь нь болохоор энэ хадам эцэг эхчүүдийн энэ одоо зөрчлүүд ингээ үүснэ. За тэгээд нөгөө бүтээгүй хүүхдийн төлөө бие бинийгаа буруутганаа. За гуравдугаарт нь болохоор одоо ингээд бас л юм буруутгалууд яваад байгаа. За тэгээд гол дүрийн chairman маань одоо бол нэг юм шоронд орноо. За энэ шорон болохоор саяны өвдөлттэй шорон бичлээ л та тий. За тэгээд нөгөө чи бол супер баян гэр бүл хамгийн маалнаа. За тэгээ ахиад нөгөөтгөнтэйгөө нэг яах гэж одоо файт хийх гэж оролдноо. Гэтэ энэ баян гэр бүл бүр үнэхээр санаа амар гэр бүлтэй ингэ. Бүр зүгээр хамгийн маттай зүгээр ингэ тийш араал хөвтэйл гэдэг нас бүр ингэ. Зүгээр ингэ хянуул бүх юм хийжгүйгээд байгаа болохоос биш. Хинэн чаг за одоо яах вэ гэж бодохгүй зүгээр ингэ салхаж исэн нөхрийнх нь бүр амар гүтгэжсэн шүү дээ хянууг тий. Гүтгэжсэн хадминт нь эрэнгүүтээ ингэ зүгээр байгаад идэв. Ерөөсөө зүгээр үнээр юунд санаа тэр чинь одоо төрсөн эцэг нь тий төрсөн эцэг өвөө ингээ бүр ингээ команд орсон тий ингээ даавтайгаа уулзаж чадахгүй ингээ бүх зүйл ингээ сүрлийн ирэмгт байхад ингээ хинэнч тэрэнд юу санаа байгаа юм тэгэхээр гайхмаа зүгээр айлын гэрт ингээ өрөөнүүдийг нь бүтэн эзлээд өнгөө хоол идэ тэрэндээ ерөөсөө гимшгүй ингээ байгаад тиймүүд тэр бол бүр ингээд аймартай хянуун л ингээд гүгээд идэг тий. Тэгээ хамгийн надад утгагүй санагдчихсэн юм нь болохоор эхний нэг ангид дээр нөгөө нэг хоёр ангид дээр нөгөө хөргдүүд нь ямар нөгөө нэг тахлын ширээний дэ будаа бэлтэл ямар их хүнтэй айлвэ гэж бодож дуусахаар байсан. Олуулаа мэд харагдчихсан яг үнэнд ихэнч бэдгүү тий. Тэр олон хүмүүс яг хаанч байгаа нь тий. Тэр баахан хөргөдүүд одоо яатсан чи. Тэгээ тэр баа 40 хөргнээс одоо нэг нь 40 хүргэмд аим гэдэг чинь
яг өөрийнх нь цусны удмын 40 эмэгтэй байна гэсэн үг үстэй. Тэгсэн чинь хяноогийн ирэхээс өмнө аав нь юу гэж хэлдэг лээ. Манай бүх найзууд уцаа салгацсан гэв. Найзууд биш тэр чинь зүгээр гэр бүлээр 40 эмэгтэй хүний гэр бүлтэй байдаг байхгүй юу? Ингээ юу ч амар худлаа. За одоо тэрийг болиохэд бол аюул том логикийн зөвшөөрөл жишээлбэл тэр одоо том ах нь байгаа тий. Яа. Тэр одоо энэ зохиолчийг бүр аюул бүр үнэхээр мууг нь мэдрүүлж байгаа зуршлууд бол тэр аахгүй хамгийн ихэнд тэр ахыг оруулж ирсэн бол бүр доор хаяж макчанаар хүртэл тэрүүнд ямар нэгэн байдлаар үүрэгтэй байгаа шүү дээ. Тэр дүрийг оруулж ирсэн л бол гэтэл тэр хүн ямар ч үүрэггүй байж байжсэн аа зүгээр хамгийн сүүлийн анги тэр гівэнд гарч ирдэг нас бүр. Ааха. Бүр яах гэж тэр дүрийг тэр нөгөө нэг ангийн талбай дээр юу мөгөн торморыг татаж матсан болгоо хилмигдүүлээд яах гэж тэр дүрийг оруулж ирсэн бүр ямар ч зориггүй зүгээр ингээл цаг алсан үйл явдал бүр тэр чигтээ айгүй их. Тэр шүү дээ. Одоо яг энэ дүр орж ирж байх юм бол те энэ одоо дүр чи өөрөө аавынхаа урмыг амар хугалцсан байгаа шүү дээ те. Тэнгүүд одоо том ахынх нь өхлийг шууд тэр нөгөө нэг ажмаатай холбочж байгаа шүү дээ те. Тэнгүүд энэ одоо тэр хоёр дахь ахыг нь аавынхаа өмнө урам хугалгаад тэр эмэгтэй оролцсон байх ч юм уу тий. За тэгээд нэг буруу юм яасан чинь тэр эмэгтэй чинь том тэр хүүтэй нь уулзахгүй байх яваад байсан шүү дээ. Томтэй битээ уулз гээд. Тэнгүүд том хүүтэйгээ өөрийгөө зүгээр ойлгуулах гэдэг тэр эмэгтэй яа цаадуулж ирсэн. Тэгэнгүүтээ ахиад за үнэхээр буруу юм хийсэн мэлээ ч дээ. Тэнгүүд тэр үнэхээр яг чин сэтгэлээс уучлах гэдээсэн болж таарсан штэ хамгийн сүүлийн тэр системээс харахад тэгвэл чин сэтгэлээс уучлах гэдээсэн бол тэгэж одоо гэр бүлийнх нь бүх юмаа алдсны дараа за миний хувцас энэ байна одоо эндээс би хэдэн хувцас цуглуулж чадах тэрийг харж ий те тэгмүүд эндээс нөгөө нэг инсоныг одоо ингээд Австралид тэр одоо инсон чинь нэг хэсэг Америкт байж нөгөө нэг яасан хүн шүү дээ тий одоо өргүүлсэн байсан шүү дээ яг тэр хотод нь очингуудад инсоны талаар мэдээлэл цуглуулгаатын энэ төр ч гэдэг юм уу тий тэр жүжигч нь гарч ирэхгүйгээр тэр дүрийг босгох амар их боломжууд байсан тэгмүүд нэг юм халаасны хувцас гэдэг шиг нэг юм халаасны ямар ч хэрэггүй хүн ихний анги дээр байж үзсэн сүүлийн анги дээр бүр гэр бүлийнхэн зургад орцсон жоо шиг энэ зүгээр ингээд хайшийн сүудрэнсгийн газар юм хайш. Эндээс эхлүүлээд ер нь бас нөгөө ургуулаа цааш нь ярих юм бол энэ драмыг аюул сул болгож байгаа зүйл нөгөө нэг юуны эсрэг дүрүүд үнэхээр шадлгүй сул эсрэг дүрийг ойлгох одоо тэр бөө сэтгцэн асуудалтай идэв юм шиг. Тэр бүр ямар байж боломгүй бүр үнэхээр сул дүрүүд энэний хажууд Crashland Honey-гийн эсрэг дүрээ бүр үнэхээр сайн эсрэг дүр. Тэр үнэхээр эсрэг дүр байсан. Тэр чинь үнэхээр эсрэг дүр байгаад байгаа хгүй. Тэгсэн чинь бүр энэ киноны эсрэг дүр бүр яг юу вэ? Бүр юугээ битцсэн бэ та гэмээр. Харин ёо. Грейсэн шондж орчих шиг. Зэлаа. Тэгээд тийм зүйл хийх ямар ч яг үндэ чадваргүй хүмүүс их юм уу? Одоо за хамгийн хүчтэй хамгийн бүх зүйлийг хориг утгаж байгаа эмэгтэй жишээлбэл тэр зүйлийг хийж байгаа бас учир шалтгаан байхгүй. Одоо жишээлбэл эхний ангууд тэр эмэгтэйг нөгөө шоронд орсон тухай айгүй их дурдж гардаг шүү дээ. Тэгэхээр бид тэр шоронд орсон шалтгаан нь би яг энэ группийн хийж байгаа шудрагс үйл явдлаас болоод одоо энэ эмэгтэй нөхрийнхөө өшөөг авах гад ч юм уу тий гэр бүлийн зөрүүлсэн тэр өшөөг авах гэдэг угаасаа typical амар олон солонгос драм дээр тийм зүйл гардаг шүү дээ тий. За одоо тэрийг copy paste хиймэн дэ гэж утсан чинь тийм ч зүйл гараагүй. Яг учир шалтгаангүй шоронд орсон нэг эмэгтэй Чи бол бүр ингээд юу ч гүгээс бүр ингээд эзэнт гүрэн босгоцсон хүний ингээд сэтгэлийг амар татаж батцаж байгаа. Тэр гэр бүлд яаж авч байгаа орцын яаж авч байгаа бас тэр чин айгүй солонгостой одоо энэ драм дээр гарч байгаа солонгостой топ 10-т ордог амарлаг группийн ерөнхийлөгчийн өгөрт нь яаж авч байгаа орцын тий бүр яг өөрт орохч бүр яг хайрын бүр амар татцсан. За мэдээж миний хайр татж болно. Гэтэ нөгөө тэр болгоомж учир шалтгаан байх хэрэгтэй шүү дээ, тий. Яагаад одоо өөрийнхөө хүүхдийнхээ амьдралыг золион байж тийм үйлдэл хийж байгаа юм бэ гэдэг ч юм уу. Тэр болгоом нь байхгүй болохоор бүр ингээд энэ драмч бүр ингээд ямар ч утга учиргүй ингээд хүн ойлгохыг хүсэхгүй тийм зүйл болоод төвөрчж байгаа байхгүй юу. Тэгээд энэ гэр бүлд чинь 30 жил ингээ байцсан эмэгтэй хүн байгаа шүү дээ. Тэгээ 30 жил байцсан хүний хувьд хамтрах хүн нь тэр Дахи биш үхгүй юу? Грейс биш үхгүй юу? Тэрний хамтрах хүн нь шүү дээ. Яг ингээд энэ Чибол гэр бүлийн хамгийн ингээд номер 1 туслах ч юм уу, нарийн бичгэн ч юм уу, санхүүгийн албаны дарга ч юм уу тийм хүн байх хэрэгтэй байхгүй. Тэгсэн чи зүгээр нэг юм гоо сайхны студийн нэг юм
захирал нэг Грейс гэдэг нөгөө хүүхний зүгээр нэг захын нэг ловер жоох юм шиг тий баг нэг халаасны хулгайч нэг жоох юм бүр ингэ юу та 30 жил яг юу хийсэн бэ наа өөрөө олдохгүй байна уу тэнгүүтээ тэгж 30 жилийн турш нөө бүрдүүлсэн баг яг хоёрын зүгээр тэр гадна юунд шингэждэг ч байх шиг тэгснэ тэр шингэх мөртлөө тэрнээ ихтэй эцээ хүртэл ингээд эцээ хүртэл явж одоо нөгөө нэг мөнгө авцсныхаа дараа нөгөө талдаа шингэж энэ тэр амар удахгүй. Ер нь бол яг нөгөө драмик айгүй муу болгосон зүйл бол эсрэг дөрүүдийн хөгжүүлэлт тэдгэрийг үзэгч ойлгохтой эсрэг дүрийг яагаад тийм үйл явдал хийж байгааг нь үзэгч ойлгож тэр зүйл аюул чухал дээ. Тэгээд энэ хүнээс одоо дахиж юу гарах бол те ямар ч юм санаа юу шийдэх бол энэ хүнээс ямар ухаан гарах бол гэдэг чинь бас үзэгчийн бас ингээд адреналиныг ихсэгдэгтэй дараа чинь одоо ангиудыг хүлээх аюул том шалтгаан байдаг бол энэ драм дээр тэр зүйл бор ихнээсээ тэгвэсэн. Яа тэгээ ер нь бол энэ давсгүй бол шиг болгосон юм уусаа энэ эсрэг дөрүүд нь муу болохоор энэ чэбл гэр бүл тэр чигээр тэнэг хүмүүс болчихж байгаа байхгүй. Тэр нөгөө эсрэг дүр муу хахаар эргүүлээд нөгөө гол дүрөө одоо хүчгүй болгочихж байгаа байхгүй тий. Одоо тэр чэбл гэр бүлийг энэ гэр бүл үнэхээр амар гэр бүл байна гэж ойлгогдуулж байгаа юм 40 хүргэн нь яач чадахгүй тахилын ширээнд засаж байгаа юм тий. Тэнгүүтээ юунууд нь тэр гол чейрмен хэлж байгаа шүү дээ тий. Би ингээд бараг л хүл нүцгэн ингэж явж энэ группийг босголоо гэд тий. Тэнгүүд Samsung-ийн түүх юм уу харин тий. Тэнгүүд нэг шоронгийн аваад ингээд петрулчаар юу гэж бодож байна вэ гэхээр энэ хүн зүгээр л азар энэ группийг босгосон юм шүү. Ерөөсөө юм нэг юм ухаантай та биш тий. Уг нь бол ийм группийг босгосон байна гэдэг нь ухаантай нэлтгэж байгаа. Ямар хатуу самар вэ гэдгийг нэлтгэж байгаа. Тэнгүүд хатуу самар вэ гэдгийг нь илтгэх гээд байгаа юм уу гэхээр нөгөө патрулж байгаа хүүхэн нь үнэхээр нөгөө мяа хүүхэн болохоор энэ өвгнийг би бол яг юу гэж бодсон бэ гэхээр зүгээр л чи азар л групптэй болсон юм шиг. Тэнгүүт яг ингээд хүүхдүүд нь бас тэнэг. Хүүхдүүдийнх нь 3 хүүхдийнх нь гурлаа ерөөдөө мангардав. Тэндээс 3 хүүхдээс нь нэг л 2 хүүхэдтэй байх мөртлөө хоёрынх нь нэг нь бас тэнэг. Тэгэхээр яг яаж энэ эзэнт гүрнийг яаж энэ гэр бүлийг яаж тэр 40 амир хүрэгнийг ингэж одоо далайлгаад ингэж нэг цэгт зангидаад нэг айгүй сонирхолтой. Тэнгүүт яг за мөнгөөр л зангидаад байгаа юм гингүүт би кинон өөрөө очиод гүйсгэж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол яг энэ мэтчлэн өөртөө яг энэ гэр бүл чинь төмөр гэр бүл юм а гэж өөрөө босгож өгчөөд эргээд тэрийг нураагаад тэгээ за тэнэг юм байна гингүүт тэнэг биш юм шиг болгоод тэгснээ эргүүлээд тэнэг юм шиг болгоод энэ зохиолч бол айгүй орон гар. Тэр аав нь бас амар орон гараа. Ер нь тийм дүр нь ингээд нөгөө юм жоохон бүтлгүй явцсан гэдэг нь ааваас нь шууд мэдэгддэг заяа. Аавд ингээд ихэндээ хүчрэх юм шиг байсан. Одоо ингээл хүүхэд гарвал хун авгаар аваглана гээл тэгснээ надаас нүүр бууруулсан хүнийг би ингээд байтардаг ч гэдэм үү тий амар нэг хүчтэй юм шиг ингээд киноны ихний дэнг дээр нэг хүчтэй аав юм шиг санагдаад тэгсэн явж яасан бэ гэсэн чинь зүгээр нөгөө нэг бардам аав шалтангой ивдэг шиг нөгөө миний байшин дээр тэгдэг шиг яг тгий санагдаж байгаа байхгүй юу ингээд гэрээч аваад явах чадваргүй асуудал шийдвэрлэх чадваргүй тэг хамгийн сүүлд нь би угаасаа ингээд ажил хийж чадахгүй гингүүтээ ингээд ямар ч оройрлгүй байсан тэр ахтаа ингээд амар дүр мөрөө хүчнж ах шиг тэг хинрээч нэг тийм гоё аваа явчих чаддгүй тэг яг ингээд эхний ингээд ангиуд дээр айгу хүчтэй юм шиг дүр байснаа тэгснэ ингээд яваад ангууд ингээд бүх юмуд нь алдагдсан тэг ер нь бол тэгэд нөгөө анх хун гэдэг овгоор овоглоно би ингээд яадаг хүнээ байтардаг юм нөтрэ гэж яа жүжиг байсан юм уу гэхээр үгүй тэгээд ер нь зүгээр энэ аавынхын дүрийг ер нь зүгээр юм дөрүүдээ ерөөсө босгож чадаагүй дөрүүдийнхээ одоо мөн чанарыг тогтоож чадаагүй өөрөө ч уучруулахгүй өөрөө ч юу бичиж байгаа мэдхгүй өөрөө юу бичиж байгаадаа ингээ бүрэн дүүрэн төөрцөн хүн шиг ингээ санагдсан. Ер нь бол би яг зохиолчийг яг юу гэж бодоод байгаа гэхээр зохиолч ер нь Crash Landing on You энэ Legend of the Blues-ийн интриг биш тий. Яаж бичээд байж яаж бодоод ирэхээр нэг тийм цэцэрлэгийн хөтөл шиг бодоод байгаа. Одоо нэг юм дөрүүд бодчихдаг. Лусын дайг нь ингээл хүнтэй суучвал гоё. Гэтэл эсвэл ийм хайр гаргийн хүнд дорлол гоё
Хойд сонгосон хүн тоглол яах вэ гэд дүрээ ихлэ бодчихдог. Ерөөсө тэр ертөнцийн дүрм, тэр ертөнцийн нэг юм ертөнц өрнөх ёстой хуйлаа боддгоо. Тэгээ нэг юм дүр дээрээс хуурлаад нэг юм баахан сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй нэг юм үйл явдлуудын цомирлог хийж хаянгуудаа тэн дээр нь ертөнцийн босгодог. Тэгэхээр ингээд юуч болохгүй. Сайн захиолууд бол эхлээд бараг хуйлаа босгодог штэ. Хуйлаа тэр ертөнцөө босгоод тэр ертөнцид ямар үйл явдал байж болох вэ гэдгээр ингээд хөөж бодож ингэж сайн зохиолууд гарч ирдэг бол энэ одоо зохиолч бол ерөөсөө л нэг юм зүүдэндээ орж ирсэн нэг юм одоо нэг юм үлгэрийн төсөөллүүдээ нэг юм цаасан дээр буулгах хэлбэрээр ингэж яваад идэг. Дээс болоод энэ зохиолууд нь ерөөсөө тэр чигээрээ өрнөлж байхгүй, үйл явдалж байхгүй, урлагч байхгүй. Тэгээ тэр чигээрээ нэг юм хямдхан entertainment, хямдхан арилжаа болчдөг. Ийм тал бол ингэ байгаад байлаа. Энэ зүгээр нэг Crash Land on You-тайгаа ядаж энэ тэнцвүүц хэмжээний хөгжүүлэх байсан бол гэж бодоод байсан чинь Crash Land on You-гоос бүр хамаагүй доошлцсон юм байна. Одоо нөгөө Crash Land on You-гийн эсрэг дүрийг ботход л амар доршилсан байгаа байхгүй тий. Тий. Эсрэг дүр нь Crash Land on You-гийн эсрэг дүр нь амар тийм хамгаалах ёстой зүйл, бардам зан, хүсэл шунал тэр хүнийг ойлгоод байгаа байхгүй юу? Мэдлэг туршлага тий. Хамгийн гол нь тэр хүн чинь тэр хүнээс нэг ийм юм гарахаар мэдлэг туршлага, эрх мэдэл, тэр эрх мэдлийг олж авах гэсэн тэмцэл нь байсан байхгүй юу? Энд болохоор тэмцэлсээд ах юм бол байхгүй. Ясам дээр нөө юу инсаар нүртэл ээжийнхаа өөрийг нь яаж харьсныг ч одоо бүр огтхосоо ойлгоогүй нөхөрөж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө нэг энэ rom-com тий бид нар энэс амарлаг одоо шинжлэх ухааны зүйл хүсээгүй бид нар авмаар исэн зүйл надад second lead. Crash Land on You дээр ядчил энэ чинь айгүй хөөрхөн second lead байсан шүү дээ. Тэр нь бүр ингээд өгөхний өмнөөс нь баг өөлж юм билээ. Тэгсэн бүр үхээс жигнэсээ үйлсэн байхгүй. Тэгсэн чинь бид нарт ямар second lead байгаагүй. Одоо жишээлбэл тэр дүүгийн хайр дурлалыг одоо second lead гэж боллоо. Тэр бол биш. Тэр чинь биш шүү. Тий. Тэр бол ингээд гэр бүлийн хооронд нөгөө нэг өгүүллүүдийн дунд явж л байх хэрэгтэй юм байна. Зүгээр л нэг хайл нэг явдаг. Тий угаасаа ихнэр нь тэр дөрвөн одоо эсрэг дүрийн нэг нь байгаа юм чи тэр гарахаас яах юм бэ? Угаасаа гарахгүй болохгүй да. Тэр бол ер second lead аагүй. Одоо тэр бомжаагийн хайрыг бол second lead гэж явах гад байна. Тэрийг би эхлээд нөгөө нэг Instagram дээр stories шүү дээ. Одоо энэ бодвол энэ л одоо second lead юм шиг байна гэсэн чинь нөгөө ингэ явагдсан second lead юм биш зүгээр юм нэг юм. Нөгөө нүглээнүүдийг гурлаа. Зүгээр нөгөө нэг comedy одоо инээдэмтэй хэсгүүдээ тэр хоёрын романсаар ингэ таглаа нүхийн бүглээ хайцсан гэх юм уу. Нөгөө нэг цагаад өрөх гэж. Яг зөв. Тэгэхээр нөгөө эхнээсээ хөгжүүлсэн second lead бүр юу ч байхгүй тэр нь надад бас амар урам болсон. Тэр нь тэгээд rom-комыг бол айгүй гой болоодаг юм эмхтэн ч юм уу эрэгтэй сэтгэгнэлүүд нь байдаг тий. Одоо Crash Land on You дээр бол сон ээж юм бол өстой супер сэтгэндэг штэ. Бүр амар сэтгэндэг штэ. Тэгэхэд ингээд хянууч сэтгэнээгүй одоо хэрэг тэр хоёр анханасаа яаж би биэндээ дурсан бас айгүй тийм ойлгомжгүй хоёртэй. Бүр ингээд яг нөө жүжигчдийн ур чадвараар тэр нөгөө юуг нь харууллаа. Тэгээд зохиолын хувьд амар хавцалтаагүй тийм дурлсан яг тийм сэтгэл зүүн юм айгу багтай. За яг дуурлаж одоо үерхэж болно гэтээ дуурлаж үерхээс гадна тэр орчин гэрлийн шийдвэр төрж байгаа шүү дээ. Кино ч одоо бүр тэрийг бүр чипиал гэр бүлийн ингээ хамгийн лаг үүс алгамжлагч гэдгийг мэдээд сууж байгаа шүү дээ. Тэгээ мэдхдээ 7 хоног хямраад бишээс сар ч илүү хямраад хийнтэй огт холбоо бариагүй гэж байгаа шүү дээ. Тэгсэрнэ тий. Тэр одоо тэр хоёрыг нөгөө нэг үнэхээр бид хоёр хувь заяа холбох хүмүүс юм байна гэдэг тэр шийдвэр төрснийг одоо бас ойлгох эсвэл бас байгаагүй гэх юм уу. Тэр хоёрын хайр дурлал тийм хүчтэй юм шиг юусаа огт санагдаагүй. Харин тий. Чи намайг ингээл хаях юм уу гэл нөгөө нэг юугаар нэстэг тэргээр ирсэн. Тийм. Хүүхдэд тоглох шиг бичээ. Цааш нэг жишээлбэл хэмбийн ээжийн хоёрын одоо хайр дурлалын тэр одоо урсж байгаа зэрэг юу хамаагүй ойлгомжтой гэх юм уу? Байж болох үзээс. Үндсэндээ төгсгөл нь ч юм уу төгсгөл юм уу ингээ үнэхээр утгагүй байсан ч гэсэн яг тэр нөгөө нэг үйл явдал урсж байгаа юм одоо тэр хоёр чинь нэг гэрт байгаад нэг айцтай байгаа байхгүй юу? Тэнгүүд
Хийн кино хоёрыг болохоор яг үйл явдал одоо энэ киноны үйл явдал эхэлж байгаа нь хоёулаа нэг цэг дээр ерөөсөө биш те. Тэгвэл нэг цэг дээр болгож байгаа асуудал нь яг ингээ кино бас хизээнээс эхлээ гинт хайртайгаа санчуу гэдэг нь амар сонио. Эхлэндээ бол үхчихад нь баярлаад хэлсэн шүү дээ. Тэгээд би яг ингээ дараа нь ингээ 5 6 удаа кино чи хизээнээс гинт хайртайгаа мэдчих үгэж бодоод тэр нас ингээ амар ойлгомжгүй тийм хаанаас эхлээ гинт ингээд эхнэртэй хайртай болчих. Тэгж хайртайгаа ойлгох ч хайртайгаа ойлгох бас ингээ үйл явдал гарсан гэхээр үгүй. Тэр чинь нэг юм болох хэрэгтэй шүү дээ. Үгүй тэр дундаас нэг юу инсан л нэг хальт орж ир. Тий зүгээр харамын сэтгэлээс юм уу хайш. Тэр харамснаа эхнэртэй гинт буцаад хайртай бол амар ойлгомжгүй. Харин тий тэгмээтэй тэр киноч айгу ухаантай гэж гаргаад байгаа шүү дээ. Айгу логикли айгу ухаантай хүн гэж ингэж гаргаад байгаа. Тэнгүүт нь эхнэртэй эргүүлээд сайн болж байгаа. Эхнэр нь үнэхээр өрөвдөлтөй болох ч юм уу тий. Чаастаа энэ нэг миний хань гэдэг нэг юм. За монголч би жоохон монголлог одоо нюансаар яриад иж магадгүй. Гэхдээ ер нь бол хүний ертөнцийн юмнууд чинь нюанс ер нь бол нэг тийм плайн нь адилхан байхгүй. Тэнгүүт хямдхан харталтаар хайртаа санаад байгаа юм хаашаа. Тэр хартал амар хямдхан тий. Жишээлбэл нөгөө Crash Land-ны тэр нөгөө хямбины ээжийн дурладаг хэсэг бас айгу ойлгомжтой. Эхлээд тэр чинь жинхнээсээ өстө хөөрхөдөө өвдмөр юм да гэж нэг тэгж байлгаж байгаа шүү дээ тий. Тэгээд тэрэн дундаас ингээ хайр ингээд тэр хоёрын хооронд жишээлбэл асуудал нийжлэх юм байгаа байхгүй юу? Зорилго нэгтэй, асуудал нэгтэй хоёр. Тэрийгээ даван туулж байгаа үедээ нэг асуудал нэгтэй хүмүүс тэрийгээ даван туулж байгаа үедээ бие биендээ тэгж баагаар тасаж бие биенийг таних бич байгаа. Хамт амьдраад байгаа. Тэгэхээр энэ би сая бодсон чинь энэ хоёрын орнд ямар ч асуудал байгаагүй юм. Даван туулах ямар ч асуудал байхгүй. Эхнээсээ дуулцсан хүртэл ямар ч асуудал байгаагүй. Ааха. Тэр юу инсаны одоо нэг гинт гарч ирээд яад харна. Бараг ингэж нөгөө компани алдах эрсдэлтэй байгааг нэг кино нэг ойлгож эхэлсэн шүү дээ. Бараг тэндээс бараг ороод ирж байж. Тэнгүүтээ энэ чебол гэр бүлтийн амар нэг л юм биш байгааг ганцхан кино л ойлгож байлгаа тий. Тэгтээ нэ. Тэгээд юу яг гэж мартчихваа. Тий. Кино тэгээд хамгийн сүүлд нөгөө буудуулсныхаа дараа босч ирэхдээ чамд хайртай байснаа мартсан дуучлаарай гэж нөгөө нэг 3 сар хөх гэж хат баялаа наад гэсэн нөгөө хөрчин нөгөө яг тэр хэсгээл цагаат гэж хэлж байгаа. 16 анги явсны дараа харин тийм тэрийг хэлж авахгүй бүр нөгөө хүн яаж ч угаасаа ойсон юм чи алцсан хүн тий. Юу хизээ наатаа яриад байгаа. Тэгэд яг нөгөө энэ киног таашааж үзсэн хүмүүс бол одоо Герман энтер рүү яваад тий ингээд шинээр ингээ болцож малцаа тэндээс хайрын сэргсэн байх гэж бодож иж магадгүй. Гэхдээ би хүнтэй суугаагүй байгаа ч гэсэн яг ингээд 3-4 жил хамт амьдраад үхэгт нь баярлж ийсэн аа. Нэг ганц хоёр гадаад руу гарч болцсноор одоо хүний сэтгэл сэргэнэж байх уу? Гол нь нөгөө нэг энэ хоёрын хооронд байгаа миний хэлэх гээд байгаа зүйл нь юусэн асуудал байхгүй нөгөө таван тулгаж байгаа асуудал нь юусэн огт байхгүй нөгөө эхлэхдээ эхлээд нөгөө ирэхээсээ эхлүүлээл хамтын зорилго гэж байхгүй хамтын асуудал гэж байхгүй тэр хоёрын хайранд итгэх үзэгчийн итгэлийг асаах тэр зүйл юусэн байхгүй. Тийм болохоор ингээд хүчээр нөгөө яг элэг бүрнүүд ингээд энэ тэднээс нийлүүлж хаяад яг одоо тэгэд зүгээр жоохон ирүүлж ярих юм бол баян гэр бүлийн ингээд эмэгтэйтэй суучаар ингээд хамтын амьдралын зорилго болчихж байгаа тий. За яг хүүхдтэй болоо сайхан амьдрнаас ч хүүхдээ алдчихж байгаа ингээд энэ хоёр ингээд салсан. Тэнгүүд одоо фэнерд нь бол ингэж хэлэх байх одоо хамтын зорилгогүй байсан болохоор ингээд салах гэж байсан. Тэгээд хийн өөхөх болоо дахиад юугаа алдсан чинь хяногийн одоо юугийн хүн чанар зулгаагаад тий хийнийга нэг айтайхан болгочих. Тэгээд нэг юм алдсан юмнуудыг аваад өгчий гэдэг ийм сэтгэлээр ингээд хайр нэргэж гараад тэгэнгүүтээ яг энэ бүх үйл явдлаар хамтын зоригтой болоод ингээд дуусж байгаа гэж хэлжиж магадгүй. Гэтэ тэрийг юусаа харуулж чадаагүй гэх юм. Харуулж чадаагүй. Тэгээд дээрэс нь энэ нь болохоор энэ ертөнцийн өрнөж байгаа энэ одоо яг энэ кино драм яваад байгаа энэ ертөнцийн хуйлтай юусаа тохирохгүй. Логикгүй. Ямар ч яагаад вэ гэхийг бол яг сая ялч уу тайлбарлчлаа л да одоо нөгөө гинт өгөхт нь баярлж исэн хүн гинт ингээл яагаад хоёлоо яагаад таалагдсанаа санчлаа би ихний 5 анги хүртэл
хоёлоо dark comedy гэж бодсон шүү дээ. Бас тэгж харсан байхгүй юу. Тэгээд энэ амар dark comedy юм байна гэд тэр хоёулынх нь амар ихтгэл сэрэгцсэн байхгүй. 1 2 дугаар анги дээрээ 5 6 биш. 1 2 дугаар дээр нөгөө хинэрийнхээ өгөх гэж байгаад баярлж ийн гэдэг чинь dark comedy байна. Тэгээд dark comedy энэ юмхтэй энэ зохиолч ерөөсөө хийж байгаагүй dark comedy гэж үзье гэж хоёул 1 2 дээр тэгээд амар урамсэрсэн байхгүй юу. Та мартцсан. Тэгсэн чинь нөгөөт нь юу dark comedy биш бүр ингэ random comedy болсон. Сүүлдээ бүр комедиж байгаа байлаа юу ч юм бэ бүр Ижигээс Queen of Tears болоо тэгээд яг надад бол энэ зохиолч нь санаа болгохтай аягүй сайн санагддаг. Сайн юм шиг тийм байвал яах вэ гэдэг фантазлах та. Тийм. Лувсын дагин баян залууд, баян хулгайч залууд дуусвал яах вэ? Өмнөс солонгосын баян мөв залгамжлагч охин, хойд солонгосын царайлаг цэрэгтэй одоо хамт амьдрахаас өөр аргагүй нөхцөл байдал учруул яах вэ гэдэг ч юм уу те. Супер од жоохон шизофрени юм шиг галзуу юм хтэй. Өөр одноос ирсэн өөр гаргийн хүнд дурлал яах вэ? Тэр ганц өгүүлбэрээ цаашаа хөгжүүлж чаддгүй ч юм уу. Хөгжүүлж чаддгүйгээс гадна энэ хүнийг би яагаад хямдхан арилжааны юм хүн бэ гэдэг байгаа вэ гэхээр зохиолч хүн өөрийн гэсэн үзэл баримтлалтай тийм нэг юм нуруутай байх хэвээр. Энэ хүнд ерөөсөө нуруу байдаггүй. Энэ хүн одоо яг үнэндээ ирсэн комментуудыг уншиж агаад киноныхаа төгсгөлийг хийдэг. Киноныхын төгсгөлүүд нь бүгд амар одоо авцалтахгүй байж болохгүй. Авцалтахгүй аз жаргал юм хүчлээд дуусгаад ингээд болсон ч болоогүй ч нөгөө нэг юм барилгын юм болохгүй байхад нь ингээд босгаачтай юм байдаг штэ тий. Яг бүх драмнууд нь тийм. Бүх драмнууд нь үнэхээр тийм авцалтахгүй хямдхан төгсгөлүүдтэй. Тэгээ одоо нөгөө юм баггүй жишээлбэл кинотеатрт сардаа 4-5 кино үздэг гарсан кино болгоны одоо жишээлбэл эхлээд IMDb үнэлгээг яа Letterboxd ингээ үнэлгээг нь уушаал тэг үнэлгээр ингээл баг бүтнийг 2 жил одоо Dune-ийг жишээлбэлтэй 1-2 жил хүлээгээл үсэж байгаа үзэгч байна. Гэтэ тэр үзэгч яг нийт кинотеатрын массын амар цөөхөө байхгүй тий. Бас баг нэг 3-5% байгаа. Үлдсэн хувьуд нь за өнөөдөр одоо нэг жилдээ ганц 2 удаа л кинотеатр ордог эсвэл нэг улиралдаа 1 удаа кинотеатр гэр бүлээрээ ордог. Тэр үедээ яг гарч байгаа киноноос за энэ киног үзчихье. Тэгэл ингээл ороод тухай цаг бүжиг амар happy өнгөрөөл бай байлаа шүү дээ. Нийт хэдүүлээ гоё хоол идэг л нэг тиймэрхүү байдлаар кинон ханддаг масс нь баг 95% байдаг. Яг эндээ ижилхэнээр яг иймэрхүү TVN энэ төр юм өндөр хүртэхтэй драмуудын ер нь бол яг энэ зах зээлийн бас үзэгчийн 95% нь яг тийм л үзэгч байхгүй юу? Одоо тий цагийг 100 өнгөрүүл баг тийм ер нь л тийм. Тэгэхээр нөгөө тэр хүмүүсийг бүхэлд нь айл бол бүр хэдэн 10 саяар нь татахын тулд бас нөгөө зохиол ийм зохиол байхаас бас өөр ямар ч аргагүй. Гэхдээ яг нөгөө нэг миний хэлэхэд байгаа юм би одоо ерөөсөө Legend of the Blues-ээс ч юм уу Crash Landing on You дээр би бол ингэж хэлэхгүй байх юмсаа. Яа гэвэл энэ хүн карьераа босгож штеп тий. Яг хүмүүсийн хүсэж байгаа юмыг өгөөд тий энэ зохиолч өөрөө нөгөө амьдрах хэвээр өөрөө бас амбицтай байх хэвээр. Би Crash Landing on You, Legend of the Blues-ийн My Love from the Stars-ыг бол ингээ буруутгахгүй. Энэ хүн карьераа босгож ирсэн. Гэхдээ одоо карьер нь босцсон. Энэ хүн заавал арилжааны юм хийх шаардлагагүй. Энэ хүн нуруутай байж болно, зохиолчийн нуруутай байж болно тий. Ийм зохиол яг үнэндээ сайн зохиолыг бичиж авч яхад зохиолч өөрөө зохиолоо бичдэггүй шүү дээ. Ингээ дүрэн уучраа олцсон. ертөнцийн тодорхойлчоор чинь тэр дөрүүд чи өөрөө бараг ингээд үйл явдлаа ингээд зохиолчийн гараар бичүүлж байгаа болохоос аваа явчихж байгаа шүү дээ. Тийм одоо юм зохиолын үндсэн нуруугаа ингэж одоо юм нуруутай барьж чаддгүй. Ингээл хүмүүс ийм хүсэж юм чи өө за энийг нөхч комент дээр одоо ингээ хажаагалтай төгсөл өгөөрэй бүтэхгүй байсан ч хамаагүй гэдэг юм. Тэгвэл хамаагүй гэж надад төгсөж байгаа юм хүч. Яг тэр нь биг киногийн дүрийн хөгжүүлэлээр харагдаж байхгүй. За эхний 1-2 дугаар дээр биг кино яг би тэр нэг хүсэж байгаа нэг dark comedy-гийн энэ Ким Хён Сoo ч бас сонирхолтой биш үү гэхэд хүмүүс нэг дараагийн Crash Landing-ийн Хёнбинийг яг өндөө хүсэж байгаа байхгүй тийм. Тэнгууд баг нэг хүчээр Хёнбин болгож хуургаад байгаа байхгүй тийм. Бүр нэг тийм Хёнбин vibe ингээ оруулж ирээд байгаа байхгүй юу.
төгс сайн ирэх хүн. Төгс сайн ирэх хүн те. Жишээлбэл угаасаа тэрийг амар их дурдсан шүү дээ. Сөүлийн их сургууль төгссөн, хуульч тэгснээ Усан сайн сэлдэг, бокс тоглолтог. Усан цэрэгийн яадаг тусгай хүчинд алпаасан те. Тэгснээ хайр дурлалтаа өнөж юусоо бараг л хинтэж үрэхгүй байжгаад баг нөгөө нэг амьдралтаа анх удаа дурлсан тэр охинтойгоо гэ хормаа хийж бисэн бүр мэрэгжлийн мэрэгэн буудагч. Тийм бачгаа болгоод төрөх гэж байхгүй. Тэрнээс эхний 1 2 дугаар ангийн Хёсо одоо Бекеногийн дүр хамаагүй амьд хамаагүй хүн ойлгож болохоос тэрний зовлонг нь ойлгож болохоос нэрэл яста ядаргаатай ахта тий бүр эм гэр бүлийн гайтай хүргэн болоо. Ихтэй нөгөө нэг K-drum дээр ч одоо Солонгос drum дээр нөгөө нэг бирийн талаас харуулад идэв шүү дээ тий. Нөгөө нэг үнсгэлжингийн үлгэр гардаг шүү дээ. Тэгсэн чинь энэ нөгөө эмхтэй л зовоод байгаа. Эмхтэй нөгөө үнсгэлжин гараад бидэг бол энэ дээр нөгөө нэг ядуу айлын ядууч байх те зөвөр нөгөө нэг энгийн бачка бүр ингээд өөрийнхөө зиндаан тохирохоогүй хүүхэндээ суусан тэр одоо үйл явдлыг харуулж байгаа хгүй. Тэгмээд хөөх нэрээ бас сонирхолтой юм байх шүү гэж боддог төдий гэ тэр зураасаа тэр чигтээ нураад унжиж байгаа байхгүй юу. Тэгэд угаасаа энэ зохиолч бол ерөөс төгсгөл хийж чаддгүй. Төгсгөл дээр одоо сайн хэллээ шүү дээ. Эхний 3 4 одоо киноны төгсгөлтэй юм ярихгүй юм бол энэ дээр хангалттай нуруутай байж болох одоо орон зай энэ хүнд байгаа, нэр хүнд байгаа, мөнгө байгаа. Тэ их чөлөө байгаа. Тэгэхэд энийг үнэхээр ашиглаж чадахгүйгээр ахяал энэ өмнөх 3 кино шигээ, өмнөх 4 кино шигээ зүгээр л нийтээсэнүүдийн комментор энэ киног ерөөсөө бараг 8 дугаар ангиас хойш нийтээсэнүүдийн комментууд үзсэн тий. Зүгээр бараг ингээ комментэн дээр юу гэж бичиж тэрийг нь хийлгээл. Ингэж явсан. Энэ бол ерөөсөө төгсгөл огт хийж чаддгүй. Төгсгөл дээр юм нуруутай, юм зохиогч зангараг тий хүч гэж байгаа штэ. Тийм бол бүр энэ хүнд бол ерөөсөө огт байхгүй. Ийм тэгэл тийм л байна. 95-ндаа зүгээр хамгийн төвчгөнд хүүхнүүд бид хоёр дахиж зохиолчийн киног үзэхгүй л гэж төгссөн. Тийм бид хоёр яг ингээ сая дуусахтаа ерөөсөө яг тэгж юу яасан. Одоо тархитуулж ханлаа. Одоо энэс цааш одоо тархитуулна гэж одоо юу аах вэ? Тэгээ ямар санда угаасаа би өчигдөр яг Asian Wiki дээр ингээ очиж ороод харж байхдаа яг харсан бохгүй нэг л олон хит драмуудтай хүн. Яг үнэндээ the best screenplay screenwriting гэдэг channel тэр хүнд 12 онд авсан хит биш киноны кино л авсан байгаа. Бусд нь баг ингээ nominated ч байхгүй заяа. Тийм Pixar энтрийн соргоч байхгүй гэхээр бас. Харин тийм. Тэгэхээр энэ ч угаасаа хичнээн одоо яг юм одоо юм үтсэн шиг үзхийг хүсдэг хүмүүсийн бүр ингээ тоогдохгүй байгаа байхгүй юу тий. Нөгөө чигчээ урны чилээ гарахгүй гэдэг шиг ийм юм болсон. За иймэрхүү л байна. Гэтэ яг би миний хувьд бол яг Ким Жион угаасаа дуртай Ким Жион миний бас айгүй дуртай эмэгтэй жүжигчдийн нэг. Тэгэхээр Живоны ингээ хүртэхстэйгээ хүрсэн бас дагалдаад дэмжиж нэг хүчнээ олон одоо жишээлбэл Glory-ийн жүжигчин тий. Тэрийн одоо нэр хүн лайн хүсэж байгаа л үү тийм нэ. Crash Landing-ийн залуу огцом дээшилдэг шиг. Crash Landing-ийн нөө second lead дээр тоглодог хоёр ч шууд гол дөрөв тоглох хэлсэн шүү дээ тий. Тэрэн шиг ер нь бол бас дараагийн гол дөрөв авах. Хаалга нээж өгч байгаа тий. Карьерийн хаалга нээж өгч байгаа. Энэ дээр бас нөгөө энэ зохиолчийн бас энэ зохиолчийг чихэд үгэнж байгаа хта тий. Бидний энэ зохиолч бас амар тийм ядамгаар нөгөө заяаны хань гэдэг ойлголтыг гаргаж ирэх гээд хитрхи хүчлээд идэг. Одоо ингэ бүх драмууд дээрээ өмнө нь уулзж исэн болох гэж яддаг. Одоо за My Love from the Stars бол ингэ нөгөө гол дүрийн эмэгтэйг бүр жоохон багт нь аварж исэн ч үлээ болгодог. Legend of the Blues хэдэн зуун жилийн өмнө нөгөө бас нэг хувь тавилан гар авчирч исэн болж таардаг. Crash Landing on You бас нөгөө өмнө Швейцарт амиа орлох гэж байхад нь уулздаг болгоод энийг болохоор бүр хар багаас нь уулзуулчих байгаа тий. Тэгээ тэрийг нэг амар сонин сэжмэр бидний тэр амар тийм ятцсан сэжмэр айгу мэдэж аав нэ ээж нь тэнд ингээл тэр талаа хараад танихгүй ч шиг. Ер нь бол ингээ ер нь ганцхан энэ зохиолч гэхгүй сүүлийн одоо нэг 10 жилд K-драм бол нэг юм заяаны хань гэдэг ойлголтыг хитрхи шахах гэдэг болцоо. Одоо ингэ өмнө нь заавал уулзж исэн болохгүй л тий. Тэгэнгүүт
энэ зохиолч бол баг бүх драм дээрээ заавал нэг тийм энэ хоёр дүр өмнө нь ингээл уулзаал өстөл хувь тавилангаар авчирсан хоёр гэдэг юм ингээл хоруулах гал тэр нь ингээ хитрхи ихтэйд зааварлаачдаг. Энэ юун дээр хамгийн сүүлийн кинофт ирсээр л арай л бэлгачлаа. Мөн бас хөөрхөн орж ирдэг байсан бол энэ дээр бүр арай л бэлгаад арай л хүчлээд ороод ирчлээ. Харин тэр сэжмүүдийг мэдж байгаа энэ тэр нүр хамгийн утгагүй. Мэдж байгаа тэр за надад бол тэр ахлах сургуулийн хэсэг бол яг хөөрхөн байсан. Тэр бас хөөрхөн байсан. Үгүй яг гэхдээ бүр ингээ сайн мэн гэсэн үг шүү. Хөөрхөн байсан. Би юу гэж бодсон бэ гэхээр биш үү тий. Хяноо ч улсын сургууль сурж байгаа шүү дээ. Хийн тэр сургуульд өвшөө үлийг ээж аваа бэ. Өвөө нь ерөөсө хийний төрөхөд баян болцсон байгаа шүү дээ. Тэр улсын сургуульд хийн ямар балуугаа яваад байгаа юм бэ? Солонгос драмыг бид нар үзээд ойлгодог зүйлсийн нэг нь баяа айлгууд чи айгүй лаг сургууль сураад идэг үстэй те нэг Sky Castle энэ шиг те нэг пирамид гэмээ бүгдээрээ л ингээл айр лаг сургууль тэгээд бүр тусгаарлагдсан сурч штэ те тэгсэн чи хээж одоо Солонгосын топ 10 Чепол гэр бүлийн өв залгамжлагч охин тэр Юндөрөгийн сургуульд юу яваа даа. Тэр залуу чинь шилжиж ирж байгаа штэ уусаа. Тэгээ Юндөрөд ингээд тэднээс л амьдсан хэрэг Юндөрөдгийн ойролцоо сургууль шилжиж ирж байгаа. Тэгэхээр дээшлээ гэхэд тэгэл Сөүлийн одоо Улаанбаатар хотын хор нийгмийг 11-д шилжиж ирж байгаа илгүй тий. Одоо орчлоонд орохгүй нь ойлгомжтой шээ. Тэгсэн чинь яг хийн яг балуугаа яваад байгаа мэ. Тийм ээ тий. Яг надаа тэр нь үнээр утахгүй ч гэсэн яг тэр үеийн сэтгэл хөдлөл юу нь бол одоо тэрийг санаж байгаа нь тий. Одоо тэр үйл явдлыг тэр хоёр одоо цаг үед санаж байгаа тэр хэсгүүд бас айгүй хөөрхөн санагдсан байхгүй юу? Тэгсэн чинь тэр бүр жоохон байх үед нь аварсныг нь одоо ээж мэж нь олж мэж байгаа тэр хэсгүүд бол бүр үнээр за одоо бэлцгаа бүгдээрээ. Энэ сон ч гэсэн би чамайг аварсан ч гэж. Тэгсэн тийм. Энэ сон яасан дээр тэнд ерөөсөй байхгүй байгаа шүү дээ. Айгуу сонирхолтой. Тэгээ тэрийг хэлж юу нуугаа ч хийж байгаа юм бүр ингэ үйл явдалтайгаа дараа чи үйл явдлаар авцалдахгүй дараа чи үйл явдал нөлөөлөхгүй амар цаг үрсэн хэсгүүд бүр үнэхээр их байсан. Тэгээд энэ зохиолч яаж яхад нь муугаа мэдхгүй амар 100 минутаар хийх тийм киногоо нэг цагаараа л хийлдэ. Одоо нөгөө нэг би киногийн ах ихчийн хэсгүүд байна ингээл мэдээж тийм хэсгүүд орж ирэх нь угаасаа драмд гоё идэг хөгжилтэй байдаг драмыг баялаг болгох гэж бодсон шүү дээ. Бараг киноны тал хүртэл би бас яг тэгэж бодсон цаа тэр хоёрыг ихнэр бодож аваад байсан чи. Тэгээд тэр хоёрын бас тэгэл ноцын хэсгүүд бүр ингэж ямар ч хэрэгцээгүй бүр аимшигын их минутууд байсан. Тэгээд юуны одоо Crash Landing on You дээр ч юм уу тий Legend of the Blues дээр ч юм уу ийм ажимаа нарын хэсэг өөр амар одоо нөлөөтэй байдаг. Crash Landing on You дээр ажимаа нар бол амар нөлөөтэй байсан. Одоо бүх мэдээллүүдийг дамжуулаад ч юм уу тий. Legend of the дүрийн одоо үйл явдал нөлөөлөх яг туслаа авчдаг. Legend of the Blues дээр ч одоо Жүнжихэний найз тоглолтог гуйлах чи эмэгтэй байгаа шүү дээ. Тэр гуйлах чи эмэгтэй ингэ Жүнжихэнд хайрын амьдралыг зохицуулах хувц сонголт энтерт нөлөөлж байгаа байхгүй юу? Тэр нь одоо сайн муу хамаагүй. Энэ дээр ажимааны дүр ямар ч хэрэггүй дүр. Би бүр зөв сүүлдээ тэр хэсгүүдийг шууд скиплээд явдаг болсон. Бүр ингээд үнээр юм ч нөлөөлөхөөргүй жинхнээс ингээ хов бацгаал бүр тэр нь жоохон юмтай юм шиг ихчнэр тий. Ер нь бол тэгээ тэр бүр үнээр нэг гол дүр үйл явдал ямар ч хамааралгүй хэсгүүд байгаа байхгүй тий. Гол дүрийн шийдвэр гаргалт, гол дүрийн хайр дурлал юунд нь ямар ч нөлөө байхгүй. Одоо эсвэл нэг үйл явдлыг өрнүүлэх юм уу эсвэл яг тэнд нэг хов зөөх хэрэгтэй байхгүй ядаж тэндээс ийшээ нөгөө нэг юм чихэнд зүгээр хахад дуулахгүй байсан юмнууд ингэж хов зөөх хэрэгтэй байхгүй тэр чинь үүрэн тэр байхгүй. Ер нь бол энэ зохиолч ерөөсө хөгждгүү зохиолч үлээ. Хөгжихгүй бити хэл ингээ уруудаад. Тэр хөгжих биш уруудаад байгаа байхгүй. Би одоос боцсон чинь Crash Landing on You-гийн нөгөө Pro Romance бас амар хөөрхөн шүү дээ. Тэгээ нөгөө нэг дөрөв ширхэг нөгөө нэг хайз залгасны цэргүүд тэр хэмжлэн нөгөө нэг кино тэр болон 16 ангийн турш 16 ангийн ч хүн хэдэ баг 2 сарын турш үзэж байгаа байхгүй тий. Тэр үед нөгөө нэг тэр цэргүүдийн амьдралд нь санаа зовж ин тий. Тэр цэргүүд ингээд өмнө солонгос очих болов яа. Тэр чинь жинхэнэ комедийн баг тэр дөрөв явсан шүү. Тэр дөрөв ч бүр амар савж авсан байхгүй тий. Тэгмээд энэ юуны ажиманаар комеди ч авч байгаагүй. Бүр ингээд комеди шүүч бүр ингээд зүгээр
би бол яг эхлээд нэг хальт үзчихсэн сүултээ за энэ үнээр явахгүй мэн гэдэг бүр ингэ зүгээр гүйлгээд тэр ах эгч хоёрын хэсгүүд нь ч гэсэндээ комеди. Уг нь бол комеди маягаар бичсэн юм шиг байгаа юм. Тэгээд чисэр тэр сүлд 15 дугаар нөгөөний 12-3-аас энэ угаасаа бүр фейлинг юм байна гэдгийг ингээд хоёул ойлгочихж байгаа шүү дээ. Гэхдээ ингээд эхлүүлсэн болохоор тэгээ хиногийн Йоны жүжиглэлтийг харах гад ингээд үзээдсэн. Жүжиглэлт нь угаасаа сайн байсан болохоор тэнгүүд 15 дээр нөгөө бүр ингээд бүх итгэл найдвараа алдсан ч тийж үздэг юм эсвэл чи бас адилхан байсан нүдгүй юм зэ. Хино нөгөө машин дээрс би энийг орон дотор нөгөө хүмүүс уг нь тэрийг үз монк гэсэн шүү дээ. Би бүр ингээ инээгээд тэгснэ. За яг л юм болтгоор бол болчих. Солонгос киноноор болдог зүйлсийн 100 солонгос киноноор гардаг зүйлсийн нэг жагсаалтайг шүү дээ. Машин дайруулдаг санамжаа алддаг. Хоёр замын яг ингээ нөгөө нэг юу хоёр талаас уулздаг. Тэг бас тэрийг нэг арай шингэлгээр хүн бичиж болно да тий. Бас нэг арай өөр бич болно да тэр одоо бүр чи хаана вэ гэж асуухтаа зүгээр ингээд би угаасаа тэр хоёрыг тийж уцаар ярихтаа уулзахаар болоход наан заа машин хөргүүлэх юм ингээ баг шууд хамгилж байгаа. Йоо би үргэлж гэтээ бас арай гайгүй шинэлгээр юм болох болов уу гэж бодсон чи бүр 100 драм дээр давтагдсан хэсгийг бүр шууд копи паст хийж яадаг шүү. Тэгснэ ёо за тэгвэл энэ машин дайруулж байгаа үйл явдалд нэг нөлөө үзүүлэх үйл гэж дайруулж босаагц. Тэгсэн зүгээр ингэ өвдөд иргэл яваад. Тэнгүүд яг тэрэн дээр хяно өөрийгөө зөвтгөх 16 дугаар анги дээр л хяно нэг өөрийг зөвтгөх хоёр үг хэлсэн. Нэг нь болохоор чамд хайртай байсныгаа мартсан дуучлаарай гэж хэлсэн. Нөгөөх нь болохоор найзынхаа хажууд энэ болгоныг эцээцэд би хээний төлөө биш өөрийнхөө аз жаргалын төлөө хийж байгаамаа. Хэн ингээ гой байх юм бол би бас аюу дагаад гой байх болохоор би ингээд өвдөн маараа ийшээ хэрийн рүү явж байгаа нь хээний төлөө биш би өөрийнхөө төлөө хийж байгаамаа гэдэг үг байсан. Яг ингээ баг ойлгохгүй явж байгаад 16 дугаар ангийн төгсгөлт нь өөрийг нь зөвтгөхний хоёр хуу хэлсэн нь баг нөгөө амар смут бол биш. Зөвтгөх гэхээс илүүтэйгээр одоо хиногийн дүрийг ойлгох гэх юм уу? Тий, ойлгох. Гэтэ тэр нь шүү дээ, смут бол биш. Зохиолч ингээд явж байгаад ингээд бичижсэн өө нэрээ энийг тавихгүй болохгүй шүү дээ гэж. Энэ бол нэг эхлэл хэсэг дуг нь хэлэх хэрэгтэйсэн. Гэтэ яг мартчих. Тэгэхгүй одоо энийг хэлэхгүй бол арай л хиногийн дүрээ тодорхойгүй болох гэдэг юм. За цаана явж яхад нь хэлвэ гэж хэлсэн. Бараг тэр үгийг хэлүүлэх гэж бараг машины хасалд оруулаад ам уу яа та тий. Тэгснэ тэр шөнийхэн дотор юу болчихоо тий. Хүн барьцаалалт, буудалт. Тэгэнгүүтээ юу лээ? Машинд дайруулалт. Юу ой санамж нэрээс иргээд ам уу яах. Тэгснээс анх удаа за энэ бол яг энэ киноны ертөнцид нөгөө хамаарахгүй ч болно. Гэтэ зүгээр ерөнхийд нь ботоод би өстө анх удаа хор тавдраас өстө үсээ тайруулахчгүйгээр атнардаг юу харлаа. Тэгмүүдээ нөгөө ихний 3 сар үлдсэн гээд симптом улам хүчтэй болох хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чи эхний үедээ л нөгөө нэг юм шилждэг чадвар нь гэх юм уу тий шилждэг юм ингээ байжсэн. Сүүлийн нөгөө нэг өвчин хүндэрсэн нэг сар март тий ямар ч өвдөлтгүй ямар ч симптомгүй болчихсон шүү дээ. Харин тэр одоо үнэхээр 3 сар амьдрах хугацаа байгаа гэдэг чи одоо хоног хугацаа өнгөрөх тусам тэр хүн одоо хорт хавдар туссан шүү дээ. Тэр үнэн маргаш өгөх гээд байгаа хүн бүр ингээд баяр жаргалтай зүгээр ингээл бэж идэг налаагаал бэж идэг бүр ингээд аз жаргалтай байх нь хамаагүй ингээ хүний биед ямар нэг өөрчлөлт орж мараад тэр чинь манай Диважингийн шатмат гэх кинонууд байна тий зүрхэн Чингисэн намар гих мэдчихсэн. Ядаж киногийн хайр яагаад эргэж сэргэх ёстой вэ гэх юм бол энэ хүн өвдөөд тий өвдөлтөд тэр өвдөлтөөс нь өрөвдөлт одоо юу дээ гэсэн нэг тийм сэтгэл гараад тэгэд эндээс нэрээ энэ хүний чинь би ямар байхад нь дурлаа да гэдэг одоо сэтгэл гарч ирээд харин ингээд явах юм бол ингээд айгүй ойлгомжтой байхгүй юу. Тэгсэн чинь энэ хүний ингээд яг үнэндээ ерөөсөө өвдөхгүй эсээр байгаад хүндэрсэн тий. Огт би энэ өвдөөгүй зүгээр ихэн шаттай бүр ингээд хагалгаа хэлхээс өмнө ч гэсэн тий мангар хүүхнөрөө юу ч өвдөөгүй яг цаа өрөөлөн шиглээсэн шүү дээ. Бүр ингээд юу ч өвдөөгүй тий хамгийн гол нь одоо яг кино эхэлж байгаад нөө тэр шилжилт нь бүр улам хэцүү болоод байсан шүү дээ тий. Тэнгүүд киногийн хайр эргээс өрөнгөт нь тэр хүн шилжгээч болоод өвдгөөч болоод баг улам өнгөц садсан байсан.
Ер нь ёстой чаавас. За нэг иймэрхүү л юм да. Тэгээд King of Jersey-ийн тухайд бол нэг ийм ревю бит хоёр хийлээ. Тэгээд бит хоёр одоо болохоор нөгөө Lovely Runner гэд Lovely Runner тий. Гол дөрөв хоёрын нэрийг марчлаа. За юутайч Санжээ имсуул гэдэг. Санжээ имсуул хоёрыг тэрийг хамтдаж байгаа. Тэр бас айгүй хөрхөн сонирхолтой. Тэр бол айгүй сонирхолтой. Аюуд жоохон бас лаг гэхэд бас л гинэ. За гэдэг. Жоохон лаг гэхэд жоохон авцалдаагаа санагдаж боловч яг нэг үндсэн ромкомын бидний нөгөө зүрх сэтгэл бэлэглүүлэх тоглох үүрэг бол үнэхээр гайхалтай гүйцэтгэж байгаа. Тэгтэл надаа үнэхээр ер нь бол Lovely Runner-ыг үзээд би яг эхний 3 дахь эхний 1-2-ыг болгоосаа хүн юуж бодохгүй үзчихдэг шүү дээ. Тэгээ угаасаа миний хүлээлтийг бүртээ амар өндөр тавиа хийчихсэн. Үнэхээр амар тоглож байгаа юм. Эсвэл амар гоё байгаа. Хин завч ирсэн бол за яг бүртээ тийж хэлээгүй. Ер нь бол зүгээр ингээд амар тоглож байгаа энэ төр. Тэгээ угаасаа одоо чи хавар болж байна шүү дээ. Тоглох юм хэрэгтэйсэн. Тэгээд Lovely Runner-ыг эхлээл эдний 2 дугаар нь үнэхээр байсан. Тэгээ би 3 4-өөс эхлээд энэ үнэхээр лог зөрчилтэй байна гэдгийг бол ингээд жоохон анзаараад хэлсэн. Тэгээд тэгсэн чинь бүртээ бол одоо эцэг хүртэл өөрч байгаа. Lovely Runner-ыг бол надаас тэгээд би нөгөө Санжаагийн фэ юм уу хайш нөө фэ юу ч болсон уу? Яачсан ч ахыгаа өмөрнө гэдэг. Харин тэгээд бүртээ бол одоо хүртэл надаас амар өмөрсөрөө. Өнөөдөр өглөө бол надаас өдөр хоолны цагаар надаас их сонин асуулт, их сонин нюансаар асуусан. Чамд яг юу таалагдчих юм? Чамд юу таалагдах юм бэ юм уу? Үгүй юу лээ. Чамд хамгийн сүлд юу таалагдсан гэж асуусан. Тэгээ тэр нь би бол ингээд шууд ойлгосон. Яг үнэхээр надад миний таалагдсан киног асууж байгаа биш. Яг нөгөө акцент нь бол чамд юу таалагддیں۔ гэдэг. Акцентаар асуусан байхгүй юу? Тэгээд он гарсаар үзээнүүд маань бүгд надад аягүй таалагдсан. Яг энэ зэрэг хоёрын ихэлсэн хоёр юмнууд маань үнэхээр одоо хацалтахгүй байгаад байгаа. Тэгээд Lovely Runner дээр бүртээ энэ охинд нь эмэгтэйд нь аягүй дуртай байхгүй. Тэгээд би өмнө нь яг нөгөө нэг Sky Castle, Snowdrop энэ төр дээр нэг юм туслах төр болж байгаа юм харс ирнэ ерөөсөө үзсэн кино байхгүй. Snowdrop одоо Sky Castle хэлж үзээгүй. Зүгээр энэ дээр энэ тоглоод яваад байгаа эмэгтэй энэ даа гэж. Тэгээд яг энэ эмэгтэй тоглосон кинонуудыг үзье гэж боддог. За нийл киног Extraordinary юг нь үзчихсэн гэж ингээ бодоо үзгүй явдсан. Тэгээд бүртээгийн дуртай жүжигчин. Тэгээд надаас таалагдчих магадгүй гэд зөвтгөхгүйд яг л надад Lovely Runner дээрх энэ перформанс нь үнэхээр таалагдах байгаа. Үнэхээр мяага. Тэгээд Extraordinary юг нь үзээд тэгээд яг одоо таалахгүй таалах гэж байж. Яг өөрийнхөө хувьд ингээд дуртай листэндээ бүртээ шиг оруулахгүй юу гэдэг шийдгээ Extraordinary юу үзсэн. Extraordinary юу 16 дугаар ингээд тооцох юм бол аягүй сайн зохиолтой юм лээ. Яг тэр дүрмэн дотроо явдаг. Тэр насны хүмүүсээс гарахаар одоо шийдвэрүүд гарахаар зан төлөвүүд гардаг. Тэгээ яг одоо зохиолч анх 1-р ангиас эхлээл босгосон тэр одоо драм өрнөх өстэй тэр ертөнцийн түүхийг хуулийг аягүй сайн гаргаж өгөөд тэр логик хуулийн дотор аягүй логиктойгоор ингэ явдаг. Extraordinary юу таалагдсан. Гэвч би гол дүрийн эмэгтэйг бол би бол таалж бол чадахгүй мөлий. Тэр би бол ер нь бол тэр эмэгтэйд бол дуртай байхгүй мөлий. Ер нь бол баг дургу тал руу. Тэгээ Lovely Runner-ийн одоо энэ перформанс нь бол бас муу байгаа болохоор баг л бүр тэр чигээр баг дургу болох хаа. Lovely Runner 16 хоногийн дараа бол би гэж бодож байна. Гэтэ яг яаж ингэж turning point хийхийг мэдэхгүй байна. Тэрийн одоо эргэлтийг цэг гарах үгүй нь бол мэдэхгүй байна. Гаргаад дуртай болж магадгүй. Гэтэ одоо энэ байдлаараа явах юм бол би бүр 16 ангийн дараа бүр улам дургу болоод юм хэд болтой болсон. Байхаа да. Дургу болохгүй. Тийм тэгээд Lovely Runner бол яг Extraordinary юутай бол жишгээргүй муу зохиолтой юм билэ. Тэгээд тэгтээ яг гол зорилго болох догдуулга хийгээд байгаа. Тийм догдуулга хийгээд байгаа болохоор тэр үзнэ 16 анги болтоос л үзнэ. Extraordinary юу дээр зүгээр халтгаан нийт үзсэн юм чаа. Second lead нь боёо Alchemy of Soul тэр Deeds game дээр гарсан. Одоо сүүлд нөгөө Espa-гийн Karinaтай нэг 2 сар үргэлжлэн тэр залуу бол үнэхээр анхнаасаа сайн байсан юм билээ. Одоо тэр Extraordinary юу чи 20 онд гарсан 4 жилийн өмнөх кинод чинь тэр second lead залуугийн хувьд
карьерийнх нь их үеийн кино байгаа байхгүй. Тэгсэн юм угаасаа сайн юм лээ. За. Даруй удаа саадаж байна. За энэ хэсгийг ингээд шууд хаахгүй бит хоёр катлахгүйгээр орлоо. Ижээ үг. Ижээ үг. Ижээ үг. Тэгэд энэ залууг бол би үнэхээр угаасаа сайн байсан юм гэж бодсон. Extraordinary юу дээр Rowan гэд залуу айгүй удаан тоглож байгаа залуу гэсэн. Би бол анх удаа харсан. Тий. Анх удаа харсан. Одоо Харогийн дүрч тоглож байгаа. Тэр бол үнэхээр мяа билээ. Тэр бол үнэхээр бүх дөрүүдтэй чирэгцэн үнэхээр мяа байсан. Би тэгээд энэ залууг бол ийм өндөр царайлаг гой залуу байж яагаад ийм яа юм бэ гэж бол харамссан. За юуны хувьд болохоор Lovely Runner-ын одоо яг гарч байгаа одоо энэ кинон дээр бол за эмзүүлгийн дүр нь бол угаасаа надаа имжишгэл мэс нацаа энэ сонжийн дүрийг би 33 таа гэдгийг саяхан мэдсэн. Тэгээ бас амар олон өмнө нь одоо weightlifting Fairy Kimbukju за Moon Lovers интерес харж ийснаа ерөөсөө мэдэхгүй жаа саяхан мэдсэн. Тэгээ дээрэс нь би нөгөө нэг энэ залууг юугаар анх энэ ийм нэг залуу байна гэдэг нөгөө 20 дугаар зууны охин гэдэг нэг ангитай Ким Яжун тоглосон нэг ангитай кино шүү дээ. Тийм дөнгөж надлангийн кино. Тэрийг би үзээгүй заяа. Тэгээ тэндээс зүгээр зурган дээр нэг ийм шин залуу гарч иж байгаа юм байна гэж бодсон байхгүй юу? Шин залуу шүү бүр. Сүүл нөгөө Дамита зүг Soulmate гэдэг энэ дээр бас энэний бас гол дүр тогсон юм. Тийм. Энэ бас айгуу дайггүй явсан. Тэгээд хоёр дахь миний мэдсэн нь болохоор хүчрэг охин Канамсон гэдэг дуу бонсоны хоёр дахь анги. Тэгээд тэрийг би бас үзээгүй. Гэтэ нөгөө нэг товчлын үзсэн. Тэн дээр бас айгуу сайн стейж хийсэн юм шиг байлээ. Одоо эсрэг дүрд тоглосон. Тэгээд эндээс тоглоход би 2 дугаар зууны охин дөнгөж нодлонгоос харсан болохоор би шинж жүжигчин гэж бодож байсан. Залуу жүжигчин гэж бодож байсан. Ер нь бол би нас энэ 21-тэй гэж бодож 33-тай байсан. Тий. Би Сонжогийн дүрийг Богом Дами хоёрын Record of Youth гэдэг тэр драми яг second lead дүр амар муу байсан байхгүй юу? Ер нь угаасаа тэр кино 16 он боллоо. Үгүй шүү 20 драм байхгүй юу? Тийм үү? Тийм. Богомыг юунд явуулсан? Зэрэгт явах өмнөх драм. Ер нь бол энэ драм тэр чигтээ амар фейл, муу драм, муу зохиол байсан, муу жүжиглэлт байсан. Дахин хэлээ муу жүжиглэлт. Үнэлгээч амар муу. Тийм. Энэний яг second lead гэсэн тэгээд богомч муу байсан, дамиж муу байсан, энэ залуу бүр онцгой муу байсан. Тэгээ би инста яахгүй нэ энэ болоо тэгэл нөгөө амар олон царайлаг гэрний явдггүй аюу олон хүмүүс нэг байдэн шүү дээ. За энэ залуучуудын нэг юм байна гэж бодсон чинь гээд 4 жилийн дотор хангаар гордон өсөж өгсөнд нь одоо би амар баярлж байгаа. Яг нөгөө нэг Ким Живан хүртэгс тав хүрч байгаа санагдж байгаа. Та яг ижилхэн яг энэ залууч баг 10 жил хөдөлмөрлөлтсөн билээ. Тийм 10 жилийн хөдөлмөр. Гэтэ энэ нөгөө анханасаа одоо богом энэ шиг тийм сайн бол юусоо биш байсан. Одоо анханасаа сайн байсан хүмүүс байдэн шүү дээ тий. Одоо яг одоо минь багсаажун Кимзэхэн шиг ч юм уу тий. Анханасаа амарлаа гойл дүр авцсан жүжигч огт биш. Бүр ингээ 10 хэдэн жилийн нууршин одоо жишээлбэл Record of Youth ч бас нэлээд олон жилийн хөдөлмөрийн дараа богомтой хамтрах жүжигч болж байгаа шүү дээ тий. Тийм дуу бонсон бишэлээ нөгөө Ким Букчу энэ дээр чинь зүгээр ингээд бараг л 30 секунд 20 секунд тий. Тэгээ нөгөө Midnight Runner энэ дээр чинь бүр зүгээр нэг тайлбарлал орж ирдэг бүр туслахын туслах дүр байгаа байхгүй. Тэрнээс одоо яг юм rom-com-ийн тэгээд аюу сайн ер нь бол гэдэг одоо бас сайн явж байгаа. Одоо нөгөө зүгээр үзэлтийн хувь болоод нөгөө үзэгчийн сэтгэлийн хувьд аюу сайн явж байгаа. Энэ драмын гол дүрийг нь авч аваад би бүр амар баярлж байгаа ёо. Би бүр бүтээс 33-тай гэдгээс би бүр шокроод өөрөө Википедиа даад. Гол нь ингээд өөрөө бас энэ хугацаанд аюу сайн өсөж хөгжиж чадсанд нь баярлж байгаа. Тэгээ уусаа од байх өгөгдөл нь амар байлаа шүү дээ өндөр байлээ. Угаасаа ингээд бүх юм өгөгдөл нь байсан. Гол нь жишээлбэл тэр богомтой драм дээр 4 жилийн өмнө бүр үнээр жүжиглэж чаддгүй юм байсан байхгүй юу? Өгөгдөл нь дагаад чаддгүй байсан. Тийм айгүй олон хүмүүс ингээл одоо энэ зах зээлээ шууд арчигд авчихдээ шүү дээ тий. Тэгэхэд ингээд гүрээсээр байгаа чадвараа сайжруулсаар агаад бүр яг ингээд үзэгчний одоо хүсэж байгаа тэр дүрийг бүтээж чадхуйц жүжигчин болж аваад ингээ жүжигчин болж чадж байгаад нь амар баяртай. Тийм болохоор Lover одоо энэ киног айгу баяр жаргалтайгаар дуусгана. Би бол одоо тэг гой бинсаар дуусгах. Яг Кими анх Skycast гарч ирсэн цагаас нь л дуртай байсан. Тэгээд яг Extraordinary би үзээгүй. Тэгээд одоо үзэж байгаа. Аюу гоё юм байна гэсний дараа. Тэгээд яг гол үзэж байгаа шалтгаан нь Lover яа энэ нөгөө нэг амар удаа ярьсараа бүрсүүл хийлээ эдрээд 7-д 2 анги хүлээх амар хэцүү. 7 нөгөө 100 болохоос өмнө хаврын тогтлоо авч байгаа. Тийм тэгэхээр ингээд 7-д 2 анги гэрчиж байгаа хгүй. Тийм нэгтгэх 2 дахьд үзэн гутаа би ингээд дараагийн нэгтгийг ингээд хүлээх надад амар
Би угаасаа тэрнээс олж эхлүүлсэн шүү дээ. Тэгээд нөгөө нэг аюу үзээд extraordinary юу аюу дайггүй мэн гэдэг нөгөө нэг уусаа постэр мастер бүхнээс нарахад уусаа яг нөгөө 10 жилийнхний хайр. Тим хайр болохоор ингээд үзээд эхлүүлсэн чинь. Тэгээд ер нь яг үзэж эхлүүлсэн чинь энэ хоёр дүр нь яг ижлэхэн Ким Хиёны. Тэгээд би жоохон Ким Хиёноор жоохон бялхах маягтай. Boys Are Flowers дээр нөгөө Жандигийн нөгөө нэг toxic positivity бялхдаг шиг надад энэ арай жоохон ихтэй байгаа. Гэтэ яг манай сунжаа хөргөн болохоор би бүх зүйлийг даваад гарна. Тий, сунжаагийн жинхэнэ нь одоо хин ч юм дээ. За ямар ч жинхэнэ нэрийг ч мэддэггүй шүү дээ өөрхий. Гэтэ энэ Ким Хиёны энэ одоо дуудаж байгаа нэрнүүдийн баг ингээд сүүл рүү чихнээс тусгаармаар л байна. Хараа гэх юм санжаа. Нөгөө нэг жоохон хашгирч ярьдаг төрлийн эмэгтэй юм уу? Ууса тэр энэ эмэгтэйд нөгөө юу гэх од байх нэг өвдөл айгуу дутж байгаа хоолой юм лээ. Жоо хоолойны үг нэг жоохон хяхар гэх юм уу? Тийм. Хятнаад идэг. Тийм билээ. Ер нь хоолойны өнгө нь айгуу төвхтэй төрөл юм лээ. Тэгээ өөрөө амар хит нөгөө нэг авар акт хийгээд ингээд яа. Нэг жоохон монголчууд ярьдаг шнэ нөгөө нэг драмын театрын жүжиглэл нөгөө тайзнаар гардаг жүжиглэлтэй нөгөө кинон дээр гаргаад ийн гэдэг монгол жүжигчтэй хэлээд байдаг шнэ. Нэг жоохон тийм төрөл юм байгаа. Хитрхи нөгөө хитрүүлээд идэм лээ. Тийм. Тэр хитрүүлээд байгаа хан донжиг бас нэг олж чаддгүй. Би бол энэ эмэгтэйг бол хүртэгстэйгээс илүү хүртцэн байна гэж бол хараад байгаа. Энэ хүн бол одоо яг хэдий үзээгүй ч гэсэн Snowdrop дээр нэг юм туслах дүр байсан шүү дээ. Нэг жоохон одоо юу гэх юм нөлөөтэй туслах дүр, нөслөөтэй одоо эсрэг дүр байсан шүү дээ. Тийм байхад хангалттай эмэгтэй гэж би бол хараад байгаа. Иймэрхүү одоо киноны гол дүр авахд бол арай л нэг тийм хүртэгстэйгээс илүү хүртээд азтай байна. Азтай байна. Яг үнэндээ бас нөгөө гэтэл гэдэг шиг нөгөө догтлуулах үүрэг бол үнэхээр гүйцэтгэж байгаа. Үнэхээр яг хавар болгонд нэг юм догтлох одоо хэрэгцээ бас амар их болдог. Зум бол догтлохыг хүсдэг байхгүй. Зум бол юм зугаатай юм үзхийг хүсдэг. Өвөл бол юм дулаан юм үзхийг хүсдэг. Тэгээ дулаан хайр авар блоо цаамар шиг. Хавар бол юм догтлох юм хүсдэг. Тэнгүүт энэ хавар догтлох юм юусоо гараагүй. Тэнгүүт лоолер анар гарчсан. Гэтэ жоохон хоцорсон дээ. Яг нэг юм 3 сард гарсан бол бүр яг 3 сар 4 сар хавцаа дууссан бол 4 сарын сүүлээр одоо энэ баг 5 сарын сүүлээр дуусгаад байгаа. Бараг зогсох гээд байгаа байхгүй. Харин тэгээд жоохон хоцорсон. Яг нэг юм 3 сарын ихээр гарсан бол би бараг энийг нөгөө цохиолынх нь мяг ингэж анзаарахгүй зүгээс. Одоо нөгөө угаасаа дагуулсан өдөр ингээд уртцсан болохоор одоо нэг юм догтлуулах зорилготой киноны цохиолыг хардаг болчихж байгаа байхгүй юу? Харахаар одоо нөгөө юу гэх цаг өөр юм болон сэтгэл зүйн хэмжээнд ирчихэж байгаа байхгүй. 2 сар 3 сар нөгөө ингээл эд нэг цас хандраал тэгэл нөгөө нэг өдөр жоохон уртсах гал ирэнгүүт хүн чинь ингээл гармаар догтлоо. Яг тэр үед бол би баг нэг юу ч мэдэхгүй зүгсэн. Яг үнэ хэлэхэд бол тэг одоо бол жоохон хоцорсон. Тэгээ надад бол би яг аюу хэлж байгаа юмнуудыг би ойлгочлаа л да. Яг бид хоёрын Lovely Runner дуусаар угаасаа ер нь бол дугаар бичих байх гэж бодож байна. Тийм үү? Тэгээ яг аюу хэлж байгаа комментуудыг би мэдчихэж байгаа л да. Гэхдээ надад бол тэр болгоныг ис харгалзаад гэнэ яг үнцэн үргээ хангалттай сан гүйцэтгэж байгаа болохоор ромком. Тийм болохоор бусад юмнуудыг ингээл гоё нүдэ байна. Сонсгоё гэж ингээл бадагтлал TikTok Facebook рилүүдийн ингээд TikTok Facebook бичлэгүүдийн дахин үзэл. Бараг сүнжээгийн зургийг утасныхаа дэлгэцээр тавихаас бусад бүх зүйлийг л чинь да. За ингээд уг нь бол ингээд 4 сарын турш бараг 5 сарын турш нөгөө юм дугаар хийгээгүй болохоор одоо K-драмагийн одоо эргэн тойронд болсон апдейтууд бол амар их байгаа. Тэгээд тэр нь бит хоёр ингээд цуглуулад байдیں۔ Тэгсэн чинь бараг 60 зураг болсон байна. Тэгээ энийгээ уг нь ярих гэж утсан чинь хэдийн 1 цаг 30 минут болсон. Тэгээ сая бас та бүхэн сонсон байх 10 цагт офс хашуу гэдэг бит хоёр хөөлөө. Тэгээ одоо 10 цагт одоо юу хэдэн минутын 3 минуттай байгаа тул одоо ингээд дуусгая да. За харна. Бид хоёрын цаг 30 минутын гоншигналтыг, гомдлыг тэгээд нөгөө агрессив хүмүүлэлтийг ийм агрессив хүмүүлэлтийг сонсон баярлаа. Нөгөө хинч бит хоёрт зориулж хийгээг байхад бит хоёр өөрсөндөө зориулж хийсэн юм шиг мууснаас уучлаарай. Харин хинч бит хоёрын талаар юу ч бодоогүй. Бит хоёр энэ зохиолчол угаасаа юм дээ гэж нэг юм таньдаг хүн шиг ярьсан бас уучлаарай. Гэтэ яг ялчгүй нөгөө хаа газар үзэгчийн ирэх гэж байгаа тийм үзэгчийн ирэх гэх юм үзэгчийн юм юу байгаа. Тэгээ тэрийг ингээ хитрүүлэн ашиглаж байгаад бас уучлаарай. Гэтэ одоо яалтчгүй анзахтнаад үнэхээр муу юм юмиг. За баяртай. Баяртай.
heal.